Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэн Улаанбаатарын өглөө ихэлдэ өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Хинээс зүйл шалтгаалж өөрийнхөө байх эрх чөлөөг өөртөө олгоцгоё. Өглөөний мэн. Наата хинт хэлээд байгаа. Харин нэг хүн хэлээд. Өөртөө хэлж байгаа. Өөртөө хэлж байгаа. Зөв. Хүнээс одоо бити хамааралтай бай, тий? Тийш. Яг орилохоор бол орил. Дугаа байхаар бол дугаа бай, тий? Тийш. Бас наа чи бас биш юм биш үү? Тийм биш үү? Биш миний мик бүр ягаад амар цаана болчих вэ? Байна уу? Санаа өөрөө жоохон санаа зовоод байгаа юм шүү. Хүнүсээ. Найруулагч гомдоод юм шүү. Бүр амар цаана болсон бах ээ. Найруулагч үсийн цэсний нэлсэн юм уу? Өөр хүн оролцсон юм болов. Чи үсээ цэсүүлсэн юм уу гэж. Мөөрхөн байна гэж хэлсэн юм уу? Өөр хүн. Гоё болчих шүү. Их чухал юм бэ? Маш чухал. Тэр оронгуудаа бүр зөндөө юм хэлж байгаад орж ирж байгаа шүү дээ. Тийм үү? Ямар муухай юм бэ? Энэ радио тараа ерөөс юм баггүй. Одоо заяа бол одоо өглөөний эфирт гарч байгаа хүн эмэгтэй хүн бас үсээ янзлаад айгүйх цаг авдаг. Араас нь бол мизүү орно шүү дээ манай. Ер нь өөр баг байхгүй шүү нэрээ. Та бүхэн шиг одоо үсээ ингээд нэг юм засуулсан бол их юм гээд ороод ирдэг. Тэр шингэлээ. Нүрээ угаасан юм уу гүм үү? Чи яриа гайгүй царайтай болсон юм. Угаач юм аа ч гэж ах шиг тий. Ингэж болохгүй шүү дээ хүнийг та нар юу гэж байгаа юм ч та. Яг одоо та ийм үзэсгэлэнтэй хүмүүсээр багаар бүрдүүлсэн Улаанбаатарын өглөөг үзхийг хүсвэл Гэр бүлийн радио 104.5-гийн хэрэлээр бичсэн манай пэйжээр зочлоорой. Яг одоо шууд нэвтрүүлэг маань эхэлсэн байна. Мөн үүнээс гадна мэдээж 104.5, 84.5 гэсэн хос долгио маань таны өмнө нээлттэй байгаа. Та радиогоор ханаас л ханаас сонсох боломжтой. Мөн 3W1045 цагийн мэн вебсайтаар тэгж ярих юм бол бөмбөрцгийн өнцөг булан бүрээс сансрын нөгөө талаас хүртэл сонсох боломжтой шүү. Тийм учраас манай радиогийн шууд утас руу шууд залга гэл ямар ч ойлгомжгүй яриад байв яах вэ? Гэхдээ бид нар ингээ хэргэлдэг үгнүүд их сонин байд юм билээ. Мэдээж гэж байгаа. Мэдээж. Тэгснэ үгүй гэдэг юм билээ. Нөгөө санаа нэгдээд байгаа мөртлөө Үгүй. Тийм яг шууд залгаарай. Тийм үгүй. 1146 104 5 руу залгах юм бол тантай бид нар шууд холбогдъё. Та өөрийн дуу хоолоогоор бидэнтэй мэдлэх боломж байгаа шүү. Үгүй. Шууд залгаад холбогдъё шүү. Тэр ингэдэм билээ бид нар. Их сонио. Тийм. Энэ үгүй. Энэ одоо энэ үгүй. Энд та хамаагүй дээр юм байна. Үгүйгүйгээс. Араа юм бастай. Үгүй гинэ. Тэгж ярих юм бол гэдгээс хамаагүй дээр байгаа хэвээр. Тэгвэл ийм үг бас орж иж байгаа. Үг биш аваа. Бол болж штэ. Гоё. Энд хийх юм бэ? Энд дээ штэ. Юу гэсэн ч үгүй. Хөтлөгч Элка, хөтлөгч Заяа, за хөтлөгч Богийн миний бие, за Мизо найруулагч маань. За бид өнөөдөр өглөө та бүхэн Улаанбаатарын өглөөгөр стан нэр гоё болгоно. Яана. Юунаас юу ямар гоё болох гээд байгаа вэ дэ хэдүүлээ чинь. Гоё болгоно шүү. Өнөөдрийг өчигдрөөс илүү гоё сайхан болгох гээд байгаа шүү. Сайхан болгоё тий. Тийм шүү. Тэгэхээр өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё гэдэг энэ уриалгыг өглөө олон бид нэр танд дэвшүүлж байгаа. Та энэ уриалганд бас хэд нэгддэг вэ? Ер нь. Йоо, нэгдэл босоод ирдэг шүү. Нэгдэл босоод ирдэг үү? Тийм, нэгдэл бүр ингээ баг зүүдлээл тэгэл ингээд цүнхэн аваад тэгээд гуйваал орж ирдэг шүү. Гэхдээ ер нь нэвтрүүлэг хэлснээс хойш одоо хичнээн одоо бас хөөрхөн хугацаа явчлаа. 2 жил орчлаа тий. Улам ухаарадах юм. Ай. Тэ? Илүү ухааж байдаг. Тий, үгүй ингэж ухаарад байна би. За. Ер нь л өнөөдрийг ер нь л өчигдрөөс ер нь л сайхан болох ёстой юм байна гэдгийг бүр тийм. Мэдээдсэн. Гэтэ одоо ингээ улам ингээд ухаачаад тийштэй гэдэг юм чи улам. Үгүй яг нөгөө Монголд нэг юм үг гэдэг шүү дээ тий. Бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг тий. Тэгэхээр би бол яг одоо ингээ бодож авах өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё гэдэг нь бол эхэндээ шүү дээ. Өөрийнхөө төлөө. За. Байсан бол бие засахын төлөө байсан бол тий. Тодорхой хэмжээнд хүрсний дараа яг үнэндээ өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгох шалтгаан бас үр хүүхдүүдийн төлөө буюу гэрийнхээ төлөө. Бүр ингээд тодорхой хэмжээнд хүрснийхаа дараа өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгох шалтгаан бол төрөө засах.
Бас би сонгуульд орох гээд хотлоо. Нэг дугаарыг сонгох юм бол би компанид ажилтанд явж байгаа. Манай хүний дижээ ямар ч нам бус. Тэгэхээр ерөнхийдөө бол яг тий. Аха. өнөөдрийг өчигдрөөс сайхан болгоё гэдэг бол зөвхөн одоо таныг бол уриалж байгаа. Гэхдээ хэдүүлээ олон ийм таанууд, биенүүд тий нийлэх юм бол бид гэдэг чинь Монгол улс шүү дээ тий. Монгол улс гэдэг бол зүгээр оноос нь нэр болохоос биш тэрийг бүрдүүлж байгаа зүйл бол дотор нь байгаа хүмүүс. Тийм учраас ерөнхийдөө бид нар бол үнэхээр яг хамтдаа хичээж чадах юм бол өнөөдрийг өчигдөр ямар байснаас илүү сайхан болгох ийм улсыг, ийм орчныг одоо ийм амьдралыг бүтээх бүрэн болцоотой юм аа. Тийм учраас өнөөдөр айгүй гоё болом яв шүү. Та бүхэн хамт байгаад хүлээж байгаарай. Яг зөв. За хүлээхээс өмнө мэдээж аль хэдийн ихэлсэн байна. Меншн давалгаа бол ороод ирсэн. За бүгд өглөөний мэд мэдээд орж ирж байгаа шүү. Манай агима өглөөний мэндэ гэсэн байна. Мина маань гэрэл гээгээ цацралсан гигэн тунгалаг өглөөний мэд хүргэе гэж орж ирсэн байна. За мөн мэдээж доошогоо яг меншн давалгаанууд ихэлсэн байгаа учраас меншн давалгаагаа явуучих гэж бодож байна. Өнөөдөр бэлэг задрал. Би биччихвэл тойр уншдаг уу? Уншин штэ. Үгүй ер нь уншихгүй те. Тий. Юг. Гү. Нөгөөдгөр яриад. Юу? Бэлэг өнөөдөр задарна. Тэгнь. Бэлэг өнөөдөр задарна. Өнөөдөр буюу энэ 7 хоног ямар бэлэг хүлээж байгаа вэ гэдгийг бид нэр болон шилжихэд зарладаг байгаа. Мэдрэл муутай бэлэг байгаа шүү. Яана. Би тэр тос сүрпизтэй. Ер нь бол би тэр тос сүрпиз. Яхаар сүрпиз би ярьсан шүү дээ. Ярьсан юу? Ярьлоо. Тэр нь аль би чамд яриаг юм. Чамд ярьсан. Аль нь? Юу гэсүгэ айлна гэж нэг л юм ярьсан шүү. Үгүй шүү дээ. 5 юм ярьсан шүү. Тий, аль нь? Гэхдээ ер нь бол дээр ярьдаг бол айгүй гоё санаа шүү. Тий. Та бол өөрөө санал нийлэхгүй байгаа шүү дээ тэрнтэй. Тэр чинь нийлээд байгаа байхгүй. Тэр чинь зүгээр. Өчиг мэдүүлэг юм явлаа. Маш зүгээр шүү. Маш зүгээр бэлгийг тань тун удахгүй бид задлах болно. Тэхийн тулд мэдээж яах вэ гэвэл 7 хоногийн даваагаас баасан гаригийн хооронд бидэнтэй хамт өглөөг өгтөж байгаад танд баярлалаа гэд танд мөн таны хосод за мөн цаашлаа таны гэр бүлд зориулан бид бяцхан бэлгийг бэлдэж байгаа. Шүүр бэлгэлээ яа. Тэгээд тэр чинь 4 өнөө судалтай юм уу? Гэр бүлийн одоо хүүхдийн бариултай, том хүний бариултай, насны хүний бариултай. Бүр ингээд бүгд тэр насны үнээр яах юм? Зүгээр бариул нахгүй шүүрний бариул. Насны хүн баринаад гараа ав гэх юм уу? Бүгд тэгтээ ингээ ягаан өнгөтэй эмхтэн өн зориулсан. Ирчүүд нь алхаад бусд нь бол яг шүүр биш үү? Тэгээ шүүр унаад нисэх юм шүү. Нисгээд дээ шүү. Хоёр ингээ миний юм ингээ яг ингээд булзааруулаа завааруулаад ингээ. Үгүй тэгтээ энэ чинь гой хүн мессеж ütсэн байна. Комент ütсэн байна. За өглөөний минь гэж одоо болцайхан богийн маань бичсэн байна. Сайн уу? Яриа таслах хэмжээний хүн юм уу те? Нэг заавал унших хэрэгтэй байхгүй юу? За ойлголоо. За тэгвэл би яриагаа үргэлжлүүлье. Одоо уншсан юм чинь те? За меншн давалгаа тэгээд дээрэс нь бидэнтэй хамт байгааг тань мэдэх үүднээс бид нэр зүрхэн савлгааг бол авдаг байгаа. Тэгэхээр энэ хоёрыг биелүүлээд өнөөдрөөс нэг хүн тодорно гихчлэн өдөр болгоноос нэг хүн хоёр хүн тодорж байгаа гэсэн үг. За меншнаас нэг, за давалгаанаас нэг. Ингээд даваас баасан гар гэхээр 10 хүн. Тэгнь. 10 хүн гарч ирнэ гэсэн үг. Өдрөөс хоёроос учраас. Тэгнь те. За тэгээд энэ 10-аасаа нийлүүлж агаад нэг хүн нь сонгогдно. Тэр хүн бидний бэлдсэн бэлгийн эзэн болно. 7 хоног болгон зүгээр та Улаанбаатарын өглөөг сонсож сэтгэлийн цэнгэл, ухаарлын одоо юу гэх юм? Сэжим. Асгараа. Яа. Одоо хаас гадна бүр те бүр ингээд за зүгээр л идэвхтэй оролцсноороо та бас манай радиогийн зүгээс өгж байгаа гайхамшигтай бэлгийг хүлээж авна гэдэг чинь бас. Би бол ингэж л бодод эхэлдэж штэ. Гэр бүлдээ бас нэг жоохон бас хөөрхөн цаг гаргах шалтгаан болдог шүү энэ бас хөөр. Тий. Яг иймэрхүү бэлгийн талаар ярихаар өөрөө нэрээ татчмаар юм байна. Тэгэхгүй бол манай сонсогч итгэхгүй байна л да. Бор ахын царай нэх худлаа яриа нэх үнэмшилтэй гинэ. Яг ийм үнэмшилтэй юм дээр яг ингээд төр царайгаа авч явах уу? Намайг ярингууд нүдэ анаа сонсч үзье. Би хоолойг сонсоолоо. За ингээд меншн давалгааг хий. Мэдээж хинтээ хамт сонсохыг хүссэн бэ? Хинтээ хамт энэ мэдрэмжийг хуваалцахыг хүссэн бэ? Тэр хүнээ яг одоо меншн хийгээр манайхан меншн давалгаа яваарай. За энэ хооронд би комментиг хүргэе. Меншн давалгаа явцсан юм уу? Явцсан. Явцсан уу те? Энэ миний бүр таньдаг дүү ороод ирсэн юм шиг. Батсүх хад заяа цастай өглөөний минь Архангай аймаг Цэнхэрсумаас мэдчилж байна гэсэн байна. Өчигдөр орой нэр нэг зүйл болсон. Эднийхэр нэг ороод ах юмсан. Ороод га. Гэтэ бараг хотод ч гэсэн юм зүйл болсон шүү дээ. Яг эсвэл туслан талсан болов? Юу? Бороо цас хоёр орсон. Улаанбаатарт ороогүй.
Тийм үү. Туслан чи Улаанбаатар биш үү? Орог. Туслан чи тусдаа бас ар хангаа өнгөч Улаанбаатар шүү дээ. Биш. Энд чинь нөгөө нэг жоохон тийш Ар хангаа мөн штэ. Мөн штэ. Тэр урд балаараад талд байдаг штэ. бүр готлон мэддэхгүй бүр аимшигтэй нүхэн дунд чирүүлэх юм а би. Цас бараа хоёрыг яг аль нь ороод байгааг мэддэхгүй орж болж яхад. Улаанбаатар ар хангаа хоёрыг яг аль нь бэ гэдгийг мэддэхгүй болохгүй юу? Болно. За бас Яг болно. Яг болно шүү. Болж шүү. За бараа охин царай нэг худлаа. Энийг ярьсан минь. Яг уучлаа дахин хэлж байгаа дуучлаарай. Өглөөний мэндэ гэдэг өсөх 2 маань мэдлэгээ дэвшүүлсэн байна. Болоотхан барчаагүй. За энэ сайхан өглөөний мэндэ гэсэн бол бусд маань бас ингээд хин нэг меншн хийсэн тохиргоо байна шүү. За минь дамуур. Манай байшин тойроод цас бороо бөөнөрөө ирсэн гэж шүү. За. Энэ бүр орохгүй гэж байна. Хойшоо болол явсан. Тийм баг. Ийшээгээ бол арай багасч тийм биш үү. Тэгсэн. Манад бол юу ч байгаагүй л дээ. За минь дамуур өглөөний минь Сэлэнг амиг гэсэн байна. За. Яана би хараа ингээд нэг үг болгоныг нь томоор битсэн байсныг амийн эрдний битснийг юу гэж харсан гэж хүний нэр битсэн байна гэж харсан. Тэгээ би ингээд уншихгүй алгасцсан юм уу? Тий. Тэгээ харин хоёрыг хэлэнгүүт минд тэгснэ амар тэгснэ өглөөний минд. Тийм минд амуур гэдэг нь хүн байж болдог тий. Үгүй энэ утас ингэж хэлсэн ш нэрээ. Юу? Ингээд бичгээр зэрэг үг нь үргэлжлүүлээд ингээд бичингүүд зүгээр жижигээр ингээд үргэлжлээд бичих ёстой шүү дээ. За. Тэгсэн чинь нэг үг дуусаад дараагийн шинэ үг эхлэн шүү дээ. Тэгэхээр зүгээр заавал эхэлж байгаа шүү. Тэнгүү дараагийн үг нь томоор болоод л шүү. Таны утас солихоор болж байгаа юм байна да. Энэ хин битээр утас. Хин амийн эрдэнэ. Цуг яваа сэлчт юм лүү? Цуг хоморгондоо авч яваа сэлчт юм лүү? Хай. Би хоморголуулъя. Цуг хайлагандаа авч явж байгаа. Хайлагандаа авч явах чинь хатавчинд нь явж байгаа. Угаасаа тэгдэг гэсэн нөгөө нэг юу гэсэн үг юу угаасаа тэг. Бизнес хийдэг ах нар, том ах нар энэ том газараас том машин авахаараа дүү мөнөртөө нөөдийнх нь баримтыг шидэд дүү амьдралаа бодоо гэдэг гэсэн. Жохон дээшлүүл гэдэг нөөдийнхөө баримтыг шидчихдэг гэсэн. Тэгээ утсан дээр бас нөөтийн баримтыг шидэж болох юм байна тийм үү? Нөөдийн баримт хөрх юм ороод байна тий. Тэгээ аваагүй. 5 сарын нөөдийн баримт чийд юм бэ? Нөөд чи их тэр 5 болгоогүй тий. Болоо шоу тий. За тэгээд та бүхэн шоу энэ ер нь яагаад ингэж идэв? Та бүхэн Монгол улс үргэлж ингэ шоу юм. Энэ айгүй байлаар уус төрч. Та бүхэнд нэг зүйл хэлэхэд нөөтийн суглаа ярьсных. Өнөөдөр нөөтийн суглааны тохиролтой. Тийм үү. Арайч хожоогүй байгаадаа гэж харахад арайч хожсон ч яах юм бэлүү? Та шахаад хожижсэн үү та? Юу гэж ажиж үү? Юу гэж идэж өгсөн юм? Би хожижсэн. Тэгтээ би нөөдийн баримтаа би бүр хийдэгч хүү. Надад өгчөч. Үгүй эхнэр хийдэг баг. Тэгэхээр чи хийдэггүй үежж хожих тухай бол угаасаа ягарах боломжгүй юм байна. Тийм байх боломжгүй юм байна л да. Гэхдээ зүгээр нөгөө нэг одоо юу гэмдэ би жоохон төслүүлээж магадгүй. Надад жоохон таанагдав. Жоохон ингээд ийм айгу тэнэг өөр улсад байхгүй юм хэрэгжээд тахаар тэрийг ингээд би хүлэмжээр хийчихэр зэрэг яг нэг одоо юу гэх юм дэмжиж байгаа юм шиг. Тийм үү. Хов хүнийг ёс суртахуунтай нийлэхгүй. Битээр бол дэмжихгүй байгаа мөртлөө хийгээд байгаа шүү дээ. Энэ зүгээр. Тэгэхээр наа чин зөөр урсгалт орсон. Түүнээс гадна би өглөө цоошин мэдээ сонссон юу гэхээр цоошин ч байхад хоёр сонссон ч гэж магадгүй. Одоо нөгөө дайны нөхцөл байдал байгаад байгаа шүү дээ. Бусдмал Америк, Иран хоёр яг. Тэгэнгүүт одоо яг тухайн орон нутгийн цагаар 8 цагаас нь өнөөдөр. Тий, өнөөдөр. Одоо манайхаар гэх юм бол одоо хэд гэсэн үг юм бэ? 9 мэс гэсэн үг юм уу? Үгүй Монголын цаг 8 цаг. Үгүй. Монголд тавцж байгаа юу те. Тэгээд яг тухайн үед бөмбөг дэлбэлэх үү? Эсвэл эвийн гэрээ байгуулах уу гэдэг л тодорхойлох. Зүгээр нөгөө нэг өгсөн хугацаа бол дуусж байгаа. Өнөөдрийн одоо 48 цагт дуусж байгаа. Гэхдээ ингэж байгаа юм байл л те. Трамп одоо яг энэ үгээ баг ингээд 4-7 удаа хэлж байгаа юм байна. Гэхдээ яг би бол бодоод байна. Хүмүүс тэгэл тэрийг доогдох. ЭнэИраныхан бас ихтэй балаа нөхдөд биш үү? Манай Монгол зонголыг оролцуулж постмод хийсэн байх юм. Тий, ингэсэн гин. Одоо нөгөө манай нутаг руу ер нь бол түүхэндээ өмнө нь нэг улс дайрж ирсэн юм. Иран чалгаагүй, Израиль чалгаагүй л дээ. Чингис хаан Монгол гэдэг нэг улс дайраад одоо манайхыг түүж исэн юм аа. Тэгээ түүж иснийхаасаа болоод одоо бид нар хаана байгааг хардаа та нар. Хөгжил мөгжил нь шалаар нэг юм өдр гэсэн юм ярьсан байна. За яшаал хаана очиж тэр хостын доор нь хэлдэг. Мэдээж бол яг түүхэн суулжаас бол Монгол бол яалтчгүй зүрхэнд нь орсон. Оролцоотой. Тэнгэр дарамтлсан баг ганц улс баг шүү. Тий, тэгээд дээрэс нь зүгээр яг миний зүгээр ингээд ойлгосноор бол яг тэр жишээ авж байгаа байдал бол зүгээр одоо Чингис хаан шиг та нарыг одоо хүүс тэмтрийн тэр агуулга илүү жоохон тод. Одоо жишээлбэл
Би бол одоо бас нэг тэгэн дээр бас нэг амар ингээд сүржигнэх шаардлагагүй юм шиг бодоод байгаа байхгүй. Хүмүүс амар ингээд сүржигнэлээ одоо. Гэтэл одоо жишээлбэл бид нар өөр улсын хүмүүс ингээд ярьдаг шүү дээ. Бүр улсаар нь ингээд яриад тий одоо Гитлер гээл хүн болго ярьдагтаа адил төстэй юм багхгүй юу. Тэгээд яг нэг тийм одоо яг тийм доромж ч юм уу яасан ч юм уу тийм зүйл нь бас нэг тийм нэг яг жинхэнэ одоо агуулган дээр тэр тодорхой байгаа байхгүй. Байлээ. Жоох ингээд байгаа юм шиг. Та бас жоохон дутуул харсан юм шиг байна. Яг байлээ. Яасан гэхээр нөгөө нэг Трампын зургийг Дауны синдромтой хүний царай шиг болгож өөрчлөөд адилхан пост хийсэн байхгүй. Тэгвэл хойно Монголс гэдэг ингээд хатцсан. Би нөгөө нэг team post team юмнуудыг яадгүй. Ерөөсөө тоодгүй. Би яг нөгөө яг ямар юм дээр голцдог вэ гэхээр зэрэг яг тухайн хүн яг өөрөө ярьж байгаа видеонууд дээр нь одоо яг нөгөө мэдээлэл дээр энэ хин чи юу ч хийсэн байж магадгүй гэж. Энэ пропаганда байхгүй юу? Одоо цаанаас Америкчууд хийсэн байж магадгүй гэж. Тийм учраас ерөөсөө энэ мэдээллийн зүйл дээр ингээд нөгөө нэг тэгсэн байх, нэгсэн байх. Гэхдээ ухааны биш энэ одоо хашир хүн юм. Би зүгээр яг ялангуяа улс төрийн юм дээр шүү дээ. Яг нэг өөрөө ярьсан энэ мэдээллүүдийг л жоох их сурвалж болгодог. Бичгийн юмнуудыг бол ерөнхийдөө л одоо зургийн ч юм уу тий байж болно тийм яг юм дээр юусээ одоо яадаг. Яг тэгвэл тэнцээ чинь жинхэнэ нөгөө нэг хүмүүсийн анхаарлыг татахын тулд янз янзын арга ашиглаад шал өөр утгатай болсон юм. Хүмүүсийг зүгээр сонирхол татах нь хүмүүсийн хандлт авах нь энэ медианыгийн одоо юунуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын юу штэ гол сонирхол штэ. Тийм. Тийм учраас гарч хаасахгүй сонирхолтой өгөх хэрэгтэй гэдэг ч юм уу ийм хүмүүс байгаа штэ. Гэхдээ би нөгөө нэг савгуудад бас нэр яаж бид нар ингээд дарамтлах болсон юм болоо гэд жоохон харсан чинь айгу гоё одоо шалтгаантай байсан юм л ш. Монголчууд бол гоё ч юу байх вэ? Айгу шудраг одоо юутай. Манай худалдаач нэг яваад хөнөөцсөн юм билээ шүү дээ. Тэгэхээр нь хойноос билч явуулаад тийм. Гөө та нар одоо та нар ч яг нэг хотынх нь л захирагч юм шиг байна. Энэ захирагчаа бидэрт өгчхөө. Тэгвэл бид нар та нартай юу ч хийхгүй ингээд зүгээр асуудалгүй. Зүгээр та нарыг орхиё гэсэн чинь нөгөө нэг хаан манад тэр элч нарыг үргэлжлүүл барьж аваад хөнөөцсөн байгаа байхгүй. Тэнгүүт нь за ястаа үзэж таараа юу нэхээгээ дайлъя гээд. За ямар ч юм нэг тиймэрхүү юм болсон байна. Болсон юм байна. Иймэрхүү юм болсон байна. Иймэрхүү юм болж байгаа юм байна. За тэгээд дайн тулаангуу 50 амгалан оронд байгаадаа хэдүүлээ талархаад эхний булан руугаа шилжицгээе. Эхний булан бол бас л яг бидний ярьж байгаатай ижилхэн буюу сайн цагийг хамт бүтээе гэдэг булан байгаа. Мэдээж сайн цагийг бид хамтдаа л бүтээн. Тийм учраас яг одоо толгойноо тааруулаад сонсоорой. Булангаа эхлүүлцгээе. Улаанбаатарын өглөө үргэлжилж байна. Өчигдөр бидэнд инээмсэглэл ч юм уу, Сургамж ч юм уу? ямар нэг зүйлийг үлдээсэн байж таарна. Тиймээс өчигдөртөө баярлаа гэж хэлцгээе. Баярлалаа өчигдөр минь. Баярлаа өчигдөр минь. Одоо би штэ. Би ч бүр сандраад энэ чи. Нэг хүнийг бүр яг мэдэрч байна. Сая манай найруулагч маань одоо яг буруу булангийн интро явж штэ тий. Ой. Баярлалаа өчигдөр минь явж штэ. Члээ штэ. Тэгээд яг одоо манай мэдсэн маань бүр хамаг юм хөдөрсөн. Балраа хамаг алга малга хөлөрцөн нөө. Тэгээд маус дээр байсан чи маус нь хайлт өсрээд. Харваад маус нь. Маус ингэ байсан чи маус нь хайлаад. Ингээд тэгж амар нөгөө температур нь ихсээд. Гуруулаг нөгөө микрофоныг хаагаад ингээд өгсөн чинь ингээд татсан чинь хуруу гулсаад хаагдахгүй. Нөгөө нэг гой зассан үс нь мулдраад. Хөлсөндөө нэвчээд бүр ингээд нойтон үс шиг ингээд унжицсан тий. Амар юмс болцсон байгаа өөр амт. Та нар ямар найруулагч руу давталтай би бодохгүй. Найруулагчаа зүгээр иймэрхүү алдаа байж л байдаг. Та зүгээр шүү. Энэ бол амьд. Бид амьд явж байгаагаараа гол нь шүү. Амьд гэдгийг мэдрүүлсэн. Алдаагаараа мэдрүүлсэн. Баярлалаа та бүхэндээ гэсэн. Баярлалаа өчигдөр минь бид сайн уу амьдрал минь гэд явж байна гэдэг юу ярьж байгаа лээ. Сайн цагийг хамт бүтээ. Энэ бас толгойр гэлээд. За өнөөдрийн Улаанбаатарын өглөөгөөр сайн цагийг хамт бүтээе гэсэн энэхүү сайхан уриалгыг та өглөө одоо машиндаа ажилдаа юм уу те хүүхдүүд бол амарсан байгаа. Гэхдээ зарим сургуулиуд бол байгаа. Урлагийн үзлэг гэдэг бүр хичээлээсээ хийсэн болж байна. Тийм үү. Манай хүүхэд нэр 3 дугаар ангид орсон анги. Манай хүүхдийг 11-нд чөлөө болно гэсэн. Өглөө хичээлийн цагаар явах юм. 11-нд миний төрсөн өдөр.
ихтгэн сануулчих гэж. 11 чи би яг хагасаа өдөр юм аа. Санагдаад бах. Гэтэ 11 чи хагасаа өдөр юм аа. Хагасаа өдөр. Яг наан ингээд татаж авчираа тэмдэглэж болно шүү. Тэгээ яг юм төсөөдөр яг цагаараа байсан зүгээр. Би зөвшөөрнө. Энэ ингээд төсөөдрөөрөө давмтлаад идэв. Жилийн жил. Тийш л өнгөрсөн жил нүсэр тэмдэлсэн тэрнээс арай доош буухгүй байлгүй тий. За тэгээд юу сайн цагийг хүүхдүүд бол амарсан байгаа гэж явж байгаа шүү дээ тий. Тийм хүүхдүүд амарсан байгаа. Өдөр хэлтгчил буруутцээ. Урлагийн үйлчлэгүүд ингээд бэлдээд ч юм уу тий. Баг хичээл тардгаас илүү орой тарж байгаа. Тэгээд тэрийг нь дагаад бас бид нэр бими бас жоохон оройтол амраад байгаа л да. Тэр яах вэ? Тийм тэр яах вэ? Зүгээр би бол оройтож амрах зүгээр тий. Сайн цагийг хамт бүтээе тий. Зөв үү? Нөө ингэнэ ангарах сайн цагийг хамт бүтээ гэснээр найрлагчаа яриад байх юм аа гинэ. Гэхдээ найрлагчтайгаа хамт бүтээж байгаа юм чи яах вэ? Хүмүүс харин ингэ хүлээгээд идэв юм лээ. Би өчигдөр бас өнөөдөр бол би ингэж бодож байна. За маш их хүмүүсийн комментиг уншдаг өдөр болгоё. Гэж одоо бас нэг юм гомдол ирсэн. Уншихгүй наа гэдэг. Та нар ингэ бидний юм бичээд тахаар гоё тэр ингэ уншихгүй штэ. Уншил та. Гэт зөндөө бичээд ах чи уншихгүй штэ. Яг одоо унши. Тэгээд яг ингэ нөгөө нэг одоо бид нар яг ингэ сэдв дээр одоо төвлөрөө штэ тий. Сайн цагийг хамт бүтээ гэдэг дээр өнөөдөр бас энэ малгаан дор тэгээд тодорхой нэг сэдвийг сонгож аваад ярилцах гэж байна. Тэгэхээр та тэр сэдвийн талаар шууд санал бодлоо янз бүрийн ярмаар хэлмээр санагдсан зүйл байх юм бол 1146 104 5 гэсэн дугаар руу залгаад мөн дээрэс нь манай гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook-ийн лайв стрим явж байгаа шууд амжуулалт тэрний доор коммент хэсэг дээр өөрсдөө санаа бодлоо өгөө. Өнөөдөр бол бид нар бүх одоо комментиг юу алгасахгүй. За тэгвэл нэг мөсөн алгасаагүй сэдврүүгөө орохоос өмнө тэгвэл өмнөхийг нь гяс уншиж нэг мөсөн алгасахгүй юм бол тий. Алгасахгүй юм бол. Өөрөө хэлсэн шүү. Борах маань майр баян гэсэн үг үү? Гэхдээ тэрнээс өмнө дахиад байна. Амин эрдэнэ байна дээр нь. Амин эрдэ. Үгүй амин эрдэнэ ч доош байгаа. Доош байгаа. За. Үгүй байдаг байгаа шүү гэдэг үү? Тийм. Тэр чин доор байгаа байхгүй. Оо минийх тэр дээр. За тэгвэл минь баян хүн өөр юм уу? Энэ цагаас баян борах гэж дуудана гэж. Тэгээ нэр нь өөрчлөгсөөр хувьсаа өөрчлөгсөөр. Амны бэлгээс ашигын бэлгээ. За Жун дагийн гигэн тунгалаг өглөөний мэндэ гэд цэнхэр зүрхнүүд бидэнд илгээсэн байна шүү. Баярлаа. За тэгээд хин нэг меншн хийгээд ийшээ ороод ирээ гэж уриалан дуудсан байна. Бүх пост юу комментиг алгасгүй уншна гэсэн чинь унсаараа болондоо орж чадахгүй. Орж чадахгүй дуусна. Гайгүй. Ангаран наран жаргал пенлээ өглөөний мэндийг мэдсэн болвол за тэгээд цаашлаад манайхан болоод битсэн байна. Өнөөдөр болоод хаан Баршааг үлдээ. Баршааг үлдээ. Тийм энэ манай таньдаг дүү байгаа маань. За төрсөн өдөр гинэ. Төрсөн өдөр гэж энэ. Өө би өргөчгөө. За төрсөн өдөр өдрөгчгөө. За ёстой бас удаан уулзаагүй дүү байна. За төрсөн өдрийнх нь гал халуун мэндийг одоо өргөн дэвшүүлж өөд нь өргөн дэвшүүлээд амьдралд нь хамгийн сайхан бүхнийг одоо өглөөний Улаанбаатарын өглөө хэмээх манай радиогийн шоуны хамт олонны зүгээс болон гэр бүлийн радиогийн хамт олонны зүгээс мөн Улаанбаатарт байгаа бүх монголчуудын өмнөөс хүргье. Болцно. Төрсөн өдрийн минь хүргье. Чи нэг гоо шүлэг уншаач. Миний хөөрхөндөө манай халдсан. биш үү? Надад шууд асарч ирсэн. Бороо гэлжлээ л дээ. Яа, жинхнээсээ дүү юм уу эсвэл чи бүр сонсогч нарыгаа угаасаа миний дүү ахаа гэж. Ялгахаа болтой шүү. Энэ манай казак нэртэй дүү байгаа шүү дээ. Тэгэхээр манай налахын дүү байхгүй юу? Бид хоёр яаж мэдх юм? Яаж казак яаж битээ нэг ээж аавах байх вэ? Энэ болоод хаан баршааг үлгээд казак хүний нэртэй байгаа шүү. Гэхдээ танай дүүг ч бол мэдэн шүү. Харин нэг лог юм байхгүй. Яхаар казак нэртэй хүн заавал налах байх хэрэгтэй. Тийш. Ер нь одоо зүгээр л та нар логик нь амар easy байхгүй. Би налахаас гаралтай. Тэгээд ийм казак нэртэй ингээд хүнийг би дүүгээ гэж ивэл энэ нутгийн хүүхэд нь байна л гэж ойлгох шууд маш ойлгомжтой. Ястаа тэгж ойлгох. Нутгархаад би бол ястаа тэгж ойлгоогүй шүү цаа. Би бол тэгж ойлгоход байгаа. Бид нэгдэж байгаа Далхаа Алтан намар, Цэгийн Ганбаатар за бүгдэнд нь баярлаа. Гэт маш олон хүмүүс байна. Одоо сэдврүүгөө оръё. Өнөөдөр их нэртэйгээ анхны болцоогоо 4 сарын 11-нд Заяагийн баярыг тэмдэглэж хийж байсан юм байна гинэ. Энэ жил тоор утгаар нь миний баярыг тэмдэглээрээ. Зөө. За одоо ингэ сэдврүүгөө оръё. Өнөөдөр сайн цагийг хамт бүтээхдээ сүүлийн үед байнгын ингээд нэг бас шаналгаа болоод байгаа нэг сэдвийг ингээд авч хилэлцэж та эдийг ингээд яриулъя гэж бодсон юм. Тэр нь юу вэ гэхээр үйлчилгээний соёлын талаар ярихыг хүссэн. Үйлчилгээний соёл. Үйлчилгээний соёл. Энэ сайн цагийг хамт бүтээхэд их чухал. Чухал. За. Тэгвэл
чухал гэдгийг та тэгвэл харуулад ирээл гэж байгаа гэсэн үг. Чухал уу? Жоны хамаатай биш юм уу? Гэхдээ яг сайн цагийг бүтээхийн нэг одоо хэсэг нь мөн л дөө. Яг харахгүй би бол гэж л бодож байна. Энийг бодоод авах юм байна. Уцаар хүн албагчсан. Үгүй гарцаагүй юм уу? Үгүй Мизүү юм ярьж Би ярьж байна. Улаан цаг хөөдөс гарчаад би яриад ах чи. Уцааргүй яриад байна. Та ярьж байхдаа яаж хажуугаар нь давхар яриад байгаа. Юурээс тэгээгүй шүү дээ. Нэргээ ядраад хийм сонсдог. Тийм мизүүг яриад байгаа болов гэж Чихэн шүүгээд байгаа юм шүү. сандардаг. Аргагүй настай хүн. За тэгээд тий угаасаа энэ нэг талаар нэрсээ бодох нэг хэрэгэлцэх шаардлагагүй. Энэ бол угаасаа л чухал шүү дээ. За баярлалаа. Гөө. Бодох ёстой. Бодох ёстой. Тийм ээ. Та бодоорой. Би одоо за яг нэг жишээ. Манайх юм тэгээд хэр байна юу үйлчлэгээний соёл. Гэхдээ монголчууд за ер нь бол Болж ийн хэмээн сайн цагч ирсэн юм шиг. маш муу. Үгүй. Ерөөсөө яг маш муугасаа дээшилж байгаа. Би бол бүр маш муу гэж хэлэхгүй. Муу гэж дээр хэлж байгаа тий. Сайжирч байгаа гэдэг. Тэгээ маш муугаж жоохон дээшлээ цай муу гэдэг рүү орж байгаа тий. Сайжирч байгаа гэдэг дээр би тогтож байгаа шүү. Манайхан бас бичээрэй. Би сонсогч танаасаас асууж байна. Үйлчилгээний соёл тал дээр ингээд үлгэр дуурайл болж байгаа эсвэл нэг хэцүү хандлагатай хүмүүстэй хэрхэн хаана яаж учирч байсан бэ те тэр өөрийнхөө жишээнээсээ бас бидэнтэй хуваалцаарай. Магадгүй үйлчилгээний соёлыг ямар байгаасаа гэж хүсдэггүй бас бидэнтэй бас хуваалцаарай. 1146 104 5 дугаар шууд нээлттэй байгаагаас гадна гэрүүлийн радиогийн пэйж рүү ороод шууд нэвтрүүлгийн дор комент бичээрэй. Үлгэр жишээ болохгүй үйлчлэгээний соёлтой газруудын жишээ байвал их сайн байна. Тэ? Нэг хошин шагаад штэ нөгөө бархуутэй X2-ий За мэдхгүй. хувийн эмнэлэг улсын эмнэлэгт ордог. Таних. Хувийн эмнэлэг улсын эмнэлэгт ордог. Тэрийг та хоёр санахгүй байна уу? Аваадэр маваадэр гэдэг нөгөө нэг Хувийн эмнэлэг тариа тарихны хүртэл ингээл нөгөө нэг юугээр тоглоомоор сатуулж байгаа тарьж барайл ингээд улсын эмнэлэгт бол тэр наад юу сууц муцаа өөрөө бомболго гэл ингээд нэг хөшөшөө гэдэг штеп. Тэр чинь зүгээр хошин юм шиг хэрнээ бас бодит байдлыг бас нэг харуулж байгаагийн илрэл гэж бас хараад байгаа. Үүнтэй ижилхэн маш олон жишээнүүд бас байдаг л да. Үйлчлэгээний энэ соёл гэдэг одоо зүйл хаана илүү жоох нэмгэн байна. Хаана илүү сайн хөгжүүлж байна. Яг ямар газараас, яг ямар төрлийн зүйлээс өөр тэгээ энэ талаар бас ингээд зөндөл олон хүмүүс бас мэдэрч л байгаа шүү дээ өдөр тутамдаа. тэгж байгаа. Тэгээ тэрнийхээ талаар бас жоох ярилцвал тээ. Юу та Би нөө үйлчлэг ерөөс авдаг. Өөрөө тэгвэл өөрөө үйлчлэгээ өгдөг. Бензин колокоор авж гин. Гэхдээ би штэ ягаад ч юм одоо мөнгө өгөх хэлэх нь зөв ч юм уу. Үгүй тэрэн дээр биш. Өөрөө асуугаад өөрөө Би хариулж. нөгөө нэг шунхлагаас бензин авдаг. Шунхлаа 88 66 10 45 руу залгаад мөнгө өгөөрэй. Тэгэнгүүт нөгөө нэг маш гоё ягаад ч юм надад тэгж таарад идэм юм яа тийм маш найрсаг юу н бусадтайгаа харьцуулахад. Тийм санагдаад идэв шүү дээ. Айгүй гоё ийдэг. Ээлдэг. Найрсаг зан хитрүүл яах вэ? Тэрнээс болоод би ер нь шунхлаа руу татагдаад гэж маа. Хитрхгүй заяа миний бодлоор. Үйлчлэгээний талбарт бол ялангуяа найрсаг зам бол хитрэх болоогүй. Монголчууд нэг тийм хитэртлэн найрсаг байхгүй бид нэр угаасаа цусан байгаа. Санаа зовтол найрсаг үйлчлээд байвал яг. Тэгээч дээ. Наа нэг зовоогоо дайлаач гэдэг. Зовоогоо дайл. Яг манай налаагаад нэг ихч байсан юм аа. Байсан ч байх байгаа л да. Тэр ихчийн дэлгүүрийг бид нар бүр ошины дэлгүүр гэдэг байхгүй юу? Ошин. Үүрийн гол гэдэг нэртэй юм билээ. Сүүлд нь бид нар мэдж байгаа дэлгүүрийн нэрийг. Тэгээ тэднийх ерөөсөө тийм нүсэр том мом супер мөпер дэлгүүр биш. Хамгийн гол юм нь үйлчлэг нь байхгүй юу? Ихчийн найрсаг хандлага бүр тэнгэр цоолоод нэгт гарцсан заяа. Ороод бүхний нэрээр нь дуудана. Тэгснэ хүүе за юу вэ? За юу гисэн ихчин дөө гэл хаа ихчээ тэр гэл бүр маш найрсаг бүр маш гоё юм билээ. Ер нь тэгээд бид нар чинь ер нь жоохон тийм түг таг хатуу хүмүүс байлаа шүү дээ. Тэгээ тийм найрсаг юм авахаараа бас жоохон заяг илдэг шиг те жоохон хитрэж байгаа юм шиг заримдаа ингээд ингэдэг байсан. Гэхдээ ер нь тэгдэг юм билээ. Ер нь яваанда тасчт юм билээ. Ер нь ихчих заяа бусад дэлгүүрээс жоохон үнэтэй. Жоохон үнэтэй. Бусад юм арай жоохон үнэтэй. Хүмүүс бүгд мэддэг. Гэтэ хүмүүс тийшээ бүр зорж ордог. Тийм байхгүй юу? Тэгээ би бүр зүгээр яг би ч гэсэн орох маш дуртай. Би налаах орохороо ер нь зүгээр нэг хичтэйгээр ороод нэг баг минь мэдээд байгаа юм аа хаашийн тийм гоё мэдрүүлж чаддаг хүмүүс байд юм бэл. Энэ бүр баг цуснд нь байд юм уу эсвэл юу гэдэг нэг тийм ойлгоцсон хүн байд юм уу эсвэл нэг тийм л юм шиг байна. Одоо жишээлх юм бол жишээ авч ярьлаа гэж бодоход өөрөө ингээд үйлчлүүлээд үйлчлэгээ авж байгаа талаас ярьж штэ тий. Би бол бас эсрэгээр нас ярмаар байгаа. Үйлчлүүлж байгаа хүний соёлын талаараас ярьж. Үйлчлүүлэгчийн соёлоо. Үйлчлүүлэгчийн соёлын талаар ярьж байгаа.
Ярмаар байгаа тэгмээр байгаа. Тэ ярих гэж штэ. Яг та болох. Юу л талархмаар байна л гэдэг те. Би зарим хүмүүс тэгж ярьж би нэг тгийг бодож байна. Одоо тэгж Тэр хоёр хэлмээр байгаа. тэгүүлэхгүй байгаа байхгүй юу? За чи ярмаар ганцаа яриа. Би уучлалт гумаар байна л гэдэг те. Ер нь уучлалт гуйхгүй те. Би яри. Сонсч. Тэр хоёулаа сонсч. За сонсъё. Бид ямар нэгэн тухайн байгууллагаас ч гэдэг юм уу те тухайн газраас үйлчилгээ нэгтгэхтэйгээ ижилхэн бид яг тэгж харьцдаг болов. Бид яг тийм соёлыг бас үзүүлж чаддаг болов гэдэг бас бодол байдаг. Ийм соёл үзүүлж бараг чадахгүй байгаа нь их гэдэг. Ямар нэгэн байдлаар тухайн үйлчилгээний газар нь тэр хүний боол юм шиг, тухайн үйлчилгээний газар нь тэр хүний одоо зарцсан юм шиг хандлага гэд цахаасаа орж ирэл харагддаг. Энэ мэдрэмж өстой жинхэнэ сайн цагийг хамт бүтээхэд үнэхээр хоошин татж байгаа мэдрэмжүүдийн бас нэг илрэл болов гэж бодож байна. Нэг хэсэг Хандлага нь тийм байдаг шүү дээ бүр. нэг хэсэг нэг жоохон тухайн үед их зүү юм шиг санагдсан боловч тэрний бас хор уушиг гарсан нэг уриалга явсан шүү дээ энэ тренд. Тэр нь юу гэхээр зэрэг үйлчлүүлэгч та бол хаан гэдэг юм ойлголт. За. Мэдхүү Мэднэ. Тий. Үйлчлүүлэгч. Би ч бас арайч тийм залуу шээ. Тий. Гэхдээ энэ бол ерөөхдөө яг ингээд сонсоход гоё байгааз. Гэхдээ энэ бол маш юм буруу одоо тэнцвэртэй байдлыг алдагдуулсан. Тэнцвэртэй байдал алдагдахаараа зэрэгэл ерөөхдөө нөгөө зөрүүнүүд үсээд те янз янз яг сайн чиний хэлээд байгаа зүйлүүд болж байгаа байхгүй. Яг үнэн хэрэгтээ үйлчлүүлэгч нар бол хаан биш байхгүй. Биш шүү дээ. Тэгэхээр үйлчлүүлэгч нар өөрсдөө хаан гэж бодцохороо зэрэг тэр үйлчилж байгаа хүмүүстээр яаж хандаж болно гэдэг шиг ч юм уу. Харин надад болохоор эсрэг байр суурь. Зөв. Би нэг евро виз мэдүүлэх гээд орсон чинь нэг ч зураг авах хэрэгтэй гээд өмнөх тэр нэг авдаг газар руу гүйлгэлээ. Бажигдаал гүгэл орсон чинь нэг ийм ихт сууж гин. Тэгээ шилэн дээрээ үйлчлүүлэгч чи бол хаан биш энэ чимигийн томоор бичсэн юм наачч. Тэгээ би за энэ их Шууд хэрэлүүдээр. Тий. Би яг бодож байгаа. За энэ их ч бол яозгүй юм байна. Маш хэцүү хайцаатай. Чи өөр кейс шүү дээ. Зүгээр ингээд бичиж мичсэн. Би бол бодож байгаа байхгүй. Гарууд яг одоо таны наад хэлэх гээд байгааг тэр хүн бол ингээд баг хэрэгжүүлээд тах шиг байгаа. Одоо тэгвэл би нэг юм хэлье. Тэр хүн байлаа. Одоо яг тэр жишээн дээр л яриа л да. Тэр хүн яагаад тэгэх болсон бол гэж. Яг тэр өмнө нь бүдүүлэг гарууд орж ирээд Үнэхээр ядарсан. хаан шиг тэр хүнтэй харьцсан байхгүй. магадгүй л юм те. Чи юу юм? Би бол хаан байх ёстой гэж тэр хүн чинь бас өөрөө хүн штэ. Тийм учраас тэрэн дээрээс маш их бухимдсан яг хэтрүүлсэн байдлын стресс хэлбэрээ гаргаад тэр чимигийн томоор бичиж бичсэн. Тэр чи нэг гэсэндээ овоо босгоогүй шаазгаа юунд суугуу гэдэг шиг овоо нь хаанаас үүссэн бэ гэхээр зэрэг үйлчлүүлэгч одоо та бол хаан гэдэг зүйлээс овоо үссэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө тэнцвэртэй харилцаа. Үйлчлүүлгээ гэдэг бол харилцаа байхгүй. Тэрнээс хаан боолын одоо ийм зүйл бол хаан болоо нэрэж ирсэн тий. Тийм үйлчлэгээ авахыг хүсдэг хүмүүс зөндөө байдаг. Гэхдээ их чи хайцаас нэлээд хэцүү шүү дээ. Үгүй энэ тийм яг чи тэр Өөрөө чи яг тэр бичээд шинээр тавьсан дөнгөж нөгөө шилэн дээр скотч нагаад эргээд сухтан чи сууж чи байсан. Үйлчлэгээний соёл гэж ярихлаар ихэнх нь яг ингээд өөрийнх нь зүгээс ярьдаг байхгүй юу? Одоо надад ингэж үйлчлэх ёстой, надад сайхан үйлчлэх ёстой тий газрууд ингэх ёстой гэж ярьдаг. Харин би ингэж ингэдэг гэж ярих нь маш ховор байдаг учраас аль талыг нь ярихыг хүсье. Яагаад гэвэл үйлчлэгээний соёл гэдэг нь зөвхөн үйлчилж байгаа хүний соёлыг хэлдэг байхгүй юу? Үйлчлэгээний соёл гэдэг нь үйлчилж байгаа, үйлчлүүлж байгаа хоёулынгийн харилцаан дээр тогтож байгаа соёлыг хэлж байгаа гэсэн үг юм. Одоо л яг бид гур бол үйлчлүүлэгч. Бас үйлчлэгээ үзүүлдэг хүмүүс. Өөрсдийнхөө ингээм одоо мэдрэмж юм уу туршлаган дээр л ингээл баг хар ухаанаар юм шиг юм үзэл бодлуудаа илэрхийлж штэ. Тэгэхээр яг нэгсэндээ юу гэсэн үг гэхээр бид гурын ярьж байгаа зүйл бол нийт масс биш шүү. Окей, биш гэсэндээ ерөөхдөө нийт массын энгийн л байдаг зүйл. Би одоо жоохон гүнзгийр ингээд жоохон шумбаж ормоор байна л да. Одоо нэг л ингээд бүхэл хүмүүст илэрхий байгаа. Тийм учраас яг бид нарыг сонсож байгаа яг энэ чиглэлээр үйлчилгээний соёлын талаарх одоо илүү жоохон судалгаа хийсэн ч юм уу илүү одоо мэдлэгтэй мэрэгжлийн гэдэг ч юм уу те магадгүй дөнгөж саяхан ийм төрлийн сургалт авцсан ч юм уу ийм хүн хүмүүс бас байх юм бол 1146 104 5 гэсэн дугаар руу
залгаад энэ олон түмэндээ энэ үйлчилгээний соёлын талаар нэг ухааруулан синхруулж бидний харж сайн ойлгож чадахгүй зөвхөн нөхцөл байдлыг анализ хийж өөрсдийнхөө амьдрал болсон жижигхэн зүйлүүдэд яриад хагас илүү болгож өгөөч. Өнөөдрийг өчигдрөөс илүү болгож өгөөч. Болгож өгөөч. За коммент өгөргий. Амин Эрдэнэ. Эрк ахта санал нэгтэн одоо үеийн үйлчилгээний соёлоо сайжруулж байж сайн цагийг хамт бүтээгээд явах ёстой гэсэн байна. Яг тэгье ерөөсөө. Тий, ерөөсөө л тэгцгээе. За ангарах их шүү. Заяа үргэлжлүүлээд явчих. Инээж чадахгүй бол дэлгүүр битгий ажилуул гээд манай нэг Япон ах хэлсэн байна лээ дээ. Яг энэ журмаар бол Монгол их олон дэлгүүр харагдандаа гэж бодож байна гэсэн. Хаагдандаа гэж бодож байна. Харин тий. Тэр ёстой үнэ. Та нар инээх дасгал гэж байдгийг мэдэх үү? За хоолойд дасгал байдаг гэж бол сонссон юм байна. Инээх дасгал байдаг. Инээж сурдаг аахгүй. Энэ гэсэндээ тий 1 2 3 инээх гэдэг чинь нүүрний энэ булчингуудад тэгсэн ирнэ маш инээх яг энэ одоо хөдөлгөөн нь яг үнэхдээ одоо нүүрний булчингуудад асар их одоо олон булчингуудыг зэрэг хөдлөж идэг ийм яг юм хэлбэр юм байл л дээ. Энэ нэмсэглэл гэдэг чинь. Тийм учраас хэрвээ яг энэ дасгал энэ инээхгүй байх юм бол энэ нөгөө булчингууд удаан ажиллагаагүй байгаа тэгэхээр зэрэг угаасаа нөгөө ажиллагаа нь сул болчт юм байна. Тэгэхээр зэрэг ингээд нөгөө дотроо ингээ яасан ч гэсэндээ яг тэрэн дээр нөгөө инээж байгаа ч гэсэндээ инээх нь маш эвгүй хүмүүст харагддаг. Одоо юу гэх нэг юм тухгүй байгаа мэдрэмж төрүүлэх гэдэг шүү дээ. Одоо жишээлбэл мисүүд ч юм уу те. Тэд нар маш их толтой харилцаж инээмсэглээ засаж ингэж тэр яг ямар болчин дээрээ яах вэ хүү гэд. Зарим хүмүүс ингээ харахаар яг ингээ инээж байгаа нь өөж байгаа юм уу? Айгу нэг муухай. Инээж байгаа боловч инээж байгаа хүн болгон гоё харагддаг шүү дээ уул нь. Гэхдээ энэ дээр яг дасгал хийхгүй бол инээж байгаа хүн муухай бас харагдах тийм зүйл байдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр би энэ ч зүүчил гэдэг нэг зэрэг энэ үйлчилгээний соёл гэдэг зүйлийг бол яг үнэ эрэхтэй зүгээр хувь хүний мэдээж хүмүүжил чухал гэхдээ энэ бол сургадаг зүйл байгаа байхгүй. Тэгээ энэ дээрээс улбаалаад ингээ ярих юм бол өнөөдөр байгууллагууд энэ чинь үйлчлэгийн соёлын ганцхан дэлгүүрт байх албагүй шүү дээ. Бүх төрлийн зүйл байна. Тэг. Яг энэ үйлчлэгийн соёлын талаар үнэхээр яг зөв зүйтэй оновчтой юм сургалтуудыг жишээлбэл хийдэг гэх юм бол яг үнэхээр маш цөөхөн байдаг. Энэ нөгөө одоо бид гурван аль нэг нь хэлэх л байх л да. Одоо энэ сүлжээ энэ convenience store-ууд байна шүү дээ. Нэг хэсэг энэ түүцийн ажлыг булаагаад байна гэдсэн. Энэ хоёр том сүлжээ бол баг сургалт явуулдаг байхаа. Эхэндээ явуулдаг гэсэн. Одоо миний сүүлд авсан мэдээлэлээр бол энэ сургалт бол ерөөсөө байхгүй болсон байна. Тэгээд дээрэс нь байхгүй бол ерөнхий онлайн маш өнгөц төвшөнд болсон байгаа. Нөгөө нэг өдөөх яг үнэхээр хийя гэсэн юм сэтэл нь тэр үйлчлэгийн соёлыг үзүүлснээр тэр хүнд одоо ажлын үр дүнд нь яаж холбогдох вэ гэдэг юм холбоос байхгүй. Тийм учраас тэр ажиллаж байгаа хүнд бол ашиггүй. Тэгээд дээрэс нь хүний нөөц бага учраас тэр үйлчлэл тэрийг үзүүлэх ямар ч боломжгүй болцсон. Одоо жишээлбэл одоо энэ гоё юм байсан. Жижиг нөгөө convenience дэлгүүргээд ярьж штэ. Жижиг одоо нөгөө нэг ямар одоо нэртэй дэлгүүр жилээ. Мөнгө өгөөгүй юм чи хэлэхгүй. Мэлэхгүй нэрийг хэлэхгүй шүү. Тэр дэлгүүрүүд байлаа гэж бодоход та нар эхэлж байгаа үеийн санаж байна уу? Тийм штэ. Ороход 3 4лээ байгаад зарим нэг хүмүүс ухтагч аашэр гэж ярьдаг те. Ухтагчийн ийм үйлчилгээ үзүүлэхтэй айгүй сайн байсан. Сөөлжлөө. Тийм. Одоо л та нар орох юм бол нэг хүн л байгаа даа. Харин тийм. Заримдаа байхгүй. Бараагаа хүлээж авж гин, нойлоо цэвэрлж гин, бүгдийг үрж гин, кассан дээрээ зогсож гин, хоолоо халааж гин. Одоо юу гэдэг бүгдийг нээж гин, шалаа арчиж гин, бүгдийг нээж гин. Тэр хүн хизээ заманда Мэдхгүй. Тэгэхээр манайх одоо химнэх гэж гээд яг үнэ ихтэй илүү их ашиг орлогоо алдаад байгаа юм шиг санагдав. Гой брендийнхаа ямиг алдаад байгаа байхгүй миний бодлоор. Тэг ер нь бол яг маш гоё үлгэрч байсан шүү. Танигдсан газрыг соёл нь байхгүй болчвол тэгээд бас л хэцүү болно шүү дээ. Би энэ хэлээд шүү дээ. Химнэх гэж гээд одоо тэр чинь нэг хүн ахаар зардал гарна шүү дээ. Химнэх гэж гээд илүү их одоо ашиг орлогоо багасгаад байгаа юм шиг санагдаад байна гэж хэлэх гээд. Ойлголоо. Тэ гоё үгэллээ та. Комент болгоныг алгасахгүй гэсэн учраас комментууд маань нэлээд аваарсан байна шүү заа. Найрсаг байхыг хүсэхгүй. Гэхдээ хүнтэй зөв харьцчих хэрэгтэй.
дэлгүүр гэхгүй бас л яривал байна гэсэн байна. За ингээд энэ бибинтэйгээ харьцсан комментуудыг алгасъя. Ягаад гэвэл энийг алгасаарай гэж хэлсэн. Энэ шал дими шахуу юм болчихлоо. Хоорондоо гэдэг. Аха. Цэгийн Ганбаатар маань яг заяа ихчтэй санал нэг байна шүү. Би үйлчилгээний газар ажилладаг. Манайхан үйлчилгээ үзүүлж байгаа хүний ёс зүйг л яриад сайн үйлчлэх ёстой гэд байдаг мөртлөө үйлчилгээ авч байгаа хүний ёс зүйг юусоо ярьдаггүй. Мөнгөө төлж байгаа юм чинь би л хаан хатан гэсэн хандлагатай үнэхээр үйлчилгээ үзүүлмээргүй хүмүүс бас байдаг шүү. Гэхдээ энэ ажлаас олон зүйл сурдаг шүү. Янз бүрийн зан ааштай хүмүүстэй харьцаж сурдаг юм билээ гэсэн байна. Яна би бас манай дүүгээ хэлчих гээд байна. Ядаргаатай юм бэ нэг юм шиг. Энэ дүү бол үйлчлэгийг бол өстой яг тулт үзүүлдэг хөхгүй уулна. Аюу хүнтэй ингэ зөв харилцаж сурцсан. Бас ийм хүмүүс бол их гоё. Үйлчлэгийн салбарт ийм хүмүүс байх хэрэгтэй. Ааха. За дараагийнх нь нар жаргал бэрнлээ гэр буудалд хоногийн мөнгө төлчхөөд нэмэлт үйлчлэгээ нэхэд байдаг хаан царайтай хүмүүстэй халз үзэлцэж байна да. Хаан царайтай хүмүүстэй. Зарим нэг өөрөн операторын зөвлөхнөр бас л ширүүнтэй. Залгаад асууж масуухаараа ер нь бас үйлчлэгийн соёл гэдэг чинь зөвхөн нөө үгээр ярьж байгаа харилцааны асуудал биш байхгүй. Тухайн үйлчлүүлэгчид ая тухтай орчин бүрдүүлнэ гэдэг нь бас үйлчлэгийн соёлын хэсэгтээ ордог. Би зарим нэг юм дэлгүүрүүд байдаг. Тэр дэлгүүр миний хэрэгтэй байгаа ч гэсэн би тийшээ ордоггүй. Яадаг вэ гэхээр тэр харилцаанд ерөөсөө биш. Хитрхи одоо өөрийнхөө байх боломжийн хэмжээс илүү их бараатай. Тийм учраас бүх бараагаа тавихын тулд ингээд нөгөө хүмүүс явдаг хэсэг тавьсан уу? Битүү ингээд өрөө тавьчихсан. Тэгээд тэрүүгээр нь хоёр хүнч зөрж болохгүй. Тийм байдаг. Байдаг шүү. Тий. Тэгэхээр тэр энэ нэгсэндээ үйлчлүүлэгчид ингээд үйлчлэгийн соёл байхын тулд тэр чинь мэдээ цэвэр ариун байдлын талаар ярина те. Дээрэс нь яг ая тухтай юм орчин байхгүй бол зүгээр л бараагаар яатсан гэдэг нэг битүү үрцэн складонд яваад байгаа юм шиг те. Иймэрхүү зүйлөөр мэдрэмжийг төрүүлэх юм бол энэ бас төрүүлж байгаа мэдрэмж бол бас үйлчилгээний соёлын нэг хэсэгт тэр үнэр бас байна. Үнэр би ч нэг үнэр анзаардаг юм аа. Би амар үнэрт мэдрэг. Та үнэрт хэрэг. Би бол үнэрт бас маш мэдрэг. Тий, үнэрт маш мэдрэг. Хүний одоо тэр хүнтэй ингээд уулзахад хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ гэвэл би баг үнэртдэг баг. Яагаад гэвэл хамар тийм. За байж байгаа мэдлэхээс өмнө байж байгаа. Үнэр гэдэг чинь юу гэхээр зэрэг үнэрийн цаана ариун цэвэр яригддаг байхгүй. Тэг нь л дээ яхахгүй. Тэгэл би чи яхаар үнэр. Би нэг тийм сүртэй би үнэр ялгадгүй юм. Тэг одоо эхнэр хөвтөр ингээ хамт таксинд суугаад явхад би нэг анзаарахгүй буучаад манай хүн үхгээ шахаж буулаантар гэж бууж байгаа жишээтэй. Тэгээ би нэг тийм үнэр нэг ялгадгүй юм шиг. Эсвэл би тэр ковидоос хойш үнэрлэх чадвар алдсан баг. Ковид нь дуусаагүй. Үнэрлэх чадвар ер нь алдсан. Манай Нойко дарсүрэн битсэн байна л да. Гэтэ энэ бол дараагийн болон руу орох. Ягаад гэвэл шууд сэдвээ хараад та нар анзаарч байна. Сэдвээ хараад тэгээд тэгэнгүүтээ уг нь бол манай найруулагч бүгдийг ингээ бичээд оруулдаг байхгүй юу. Тэгэхээр тэр доор нь бүгдийг хардаг хүн нь Нойко олж тарах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд Нойкогийн хувьд болохоор эмч хүн. За. Тийм учраас би бүр ингээд энэ сэдвийн хүрээнд Нойког хариулаасаа гэж хүсэж байна. Энэ комментиг нь бол дараагийнхтэр яри унши. Чи мартчихва. Мартахгүй. Нойко одоо имлэгийн газар ажилладаг те олон хүнтэй харилцаж байгаа. Тэгээд дээрэс нь яг ингээд сэтгэл зүйтэй холбоотой ажил хийдэг хүн байхгүй юу? Тийм учраас ямар нэгэн энэ үйлчилгээний тал дээр ярьж хэлхийг хүсэж байгаа зүйл байна уу те? Ер нь үйлчилгээний соёл гэдэг өөрийн хувьд яг юуг хэлээд байгаа вэ? Бас комент хэсэгт бичээрэй. Энэ яг бичсэн комментийн дагуу дараагийн болон эхлэх байгаа учраас эхний болон руу ороод ирээрэй. Монголчууд одоо бас зарим нэг зүйлдээ нэрлэх үү, эвгүй нүү дасааг байгаа учраас түрүүний бас хамгийн ихэнд нөгөө заяа хэлжсэн зүйлүүд энэ хитрхих юм байдгүй гэдэг шүү дээ. Зарим нь аюу эвгүй болоо. Мэдрэмж авдаг. Ягаал нэг тэгдэж шүү дээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэх юм бол бид нар яг энэ өөрсдөө соёлыг хүлээж авахтаа бас бэлтгэдэг байна гэсэн. Тий. Нэгсэндээ ингээ хэлэхээ зүг ичиж мичээд. Одоо баярлаа ингүүд ингээ дугаа ингээ бантаж матаа тий. Бантаж матаа энэ нэгсэндээ үйлчлэгээний соёл гэдэг чинь ингээ яг соёл аахгүй энэ чинь соёл. Тэгэхээр бид нар тэр соёлыг хүлээж авах тийм сэтгэл зүй юм уу энэ янз янзын зүйлүүд нь бас хугацаа хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр нэгсэндээ бас айгу надад нэг юм төсөөлөгдөд байгаа нь ингээл байгаа л да. Ер нь бол хүн яг юу тарин түүнийг хурааж авах гэж байгаа. Гэхдээ эхлэх цэг гэж бий. Эхлэх цэг бол яалтчгүй нэг хүмүүс хаглана. Яалтчгүй үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсээс эхлэх ёстой. Энийг бол айгу ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш
одоо энэ надтай төрүүлж мэдлэг юм чинь би мэдлэхгүй ээ гэд байх биш. Санаачлагыг эхлүүлэх ёстой хүмүүс бол энийг аягуулсан нэгдүгээр ойлгох нь үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс та өөрөө. Тэ? За тийм учраас нөө хүн юу тарин түүнийгээ хурааж аавна гэдэг үгээ одоо жоохон бодох юм бол та яг яаж хандна яг тийм хариуг аавна. Нөгөө нэг чи хаан биш гэд битсэн хүн биш үү те. Өмнө нь хүмүүс хаан шиг ингээд тариад ингээд яц учраас нэгсэндээ тэрний үр шим гарч ирж байгаа байхгүй юу? Юу таригдсан түүний одоо те үр жимсэн. Тэгтэл ногоогоор төсөөлье те. За ногоо. Альва юмыг суулгачаад хугацаа байдаг байхгүй юу? Хугацаа гарч ирнэ. Тэгэхээр нэг хоёр өдөр ингээд нэг эвтэйхэн kind ингээд үйлчлэгээ үзүүлж ирсэн аа. Хүмүүс тэгдэг юм байна. Адилах юм байна. Монголчууд ч нэг хүлээж авч сураагүй ингээд дасал болоогүй хэвндээл нь штэ. Тэгээ бууж өгöd байгаа байхгүй. Тэгэхээр ногоо тарихад юу болох вэ гэхээр зэрэг суулгачаад юу ч харагдахгүй. 2 өдөр хүлээж агаад буцаад шороогоо ухаад нөө төмсөө хурааж авна гэдгүү зтэй. Ухсан ч гэсэн нөгөө төмс нь хിവэрэл байсан. Тий хугацаа бай. Дээрэс нь явцын дунд зэрлэг ургадаг үстэй. Тэр чи ийлж ирнэ бас. Тий ингээ янз янзын саадууд гарна. Тэрийгээ цэвэрлэн. Үгүй ингээ тэгсэн ч тэгэхээр нэгэсэндээ энэ бол хугацаа шаарддаг бөгөөд нэг талаасаа сайн зөрүүд зан шаарддаг байгаа буюу одоо бууж өгөхгүй те тэгсэн ч гэсэн яг би имээр байх. Тэгсний дараа нийтээрээ яг энэ нөгөө бууж өгөл үгэлт байхгүй басны дараа яг энэ үр жимсэл. За сонсогч холбогдсон байна. Холбогдъё байна уу? Өглөөний минь. Ай. Өглөөний минь. Сайн уу заяа 3. Сайн уу? Заяа 3. За 3 байна. Найко юу? Тий. Айгуу комент уг нь битсэн байна. Тэгвэл одоо яг өөрийнх нь дуу хоолоогоор бас яри те. Юу гэж бодогдож байна? Тэгэж бодчих. Ерөнхийдөө нөгөө ингээл гадаад дотоод явж байхад соёл гэдэг үйлчлэгийн соёл гэдэг бол зүгээр хүн өмнөхөө нэгдүгээр хүнлэг, хоёрдугаар хин хинтэй цаад болохгүй өөрийн хил хязгаараа барих юм шиг санагддаг шин. Зүгээр яг манай яг материал гэдэг юм уу имлэг гэдэг талаасаа ярих юм бол зүгээр яг нэг бусдын зарим хүмүүс шүү. Яг нөгөө хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг тий. За нөгөө үйлчлэгээ гэдэг бол үйлчлэгээ үзүүлж байгаа бол авж байгаа хүн нэг хаа юм шигээр ингэж муугаа хандардаг. Тэр зангуудаасаа болоод ерөнхийдөө энэ тийм стресс айгуух гардаг юм шиг санагддаг. Зүгээр яг хүнээ хүнлэл өөртөөгаа цагдаач гэдэг юм уу тий. Цаг авсан бол цагтаас соёлтой үйлчлүүлэх юм бол хин нэгэнд заавал төвчээр гарах гал заавал одоо юу гэдгийг стресс үүсгэх гэдэг шаардлагагүй юм шиг санагдсан. За хамгийн сүүлд жишээлх юм бол Тайванд одоо очиход бол даадуудаар ер нь нэлээд явсан. Тэгээд явхад бол бүгд л яг өөрсдийнхөө хил хязгаарыг нэгдүгээр тавьдаг учраас л би биэндээ саад болдгоо юм шиг санагдсан ш. Тэгээд хамгийн гол нь хүн болгон хийж байгаа ажлаа яг өөрийнхөө ийм сэтгэл зүтгэлээр аягүй сайн хийдэг. Тэр нь хамгийн мундаг санагддаг. Одоо миний хувьд ч гэсэндээ би бол бусдад нэгэндээ надаар үйлчлүүлээ одоо үйлчлэгээ авч байгаад би тэрийг тултал нь хийх хүсдэг. Тийм учраас тэр нь өөрөө бас нөгөө талаас соёл хоёрт нь хүндлэл юм шиг санагцсан. Вау. Маш их баярлалаа. Маш тав ёо. Нойко дараагийн буулыг эхлэхээр дахиж залгаж орж саяын битсэн зүйлээ бас ярина шүү заяа. Тэгэхээр ерөөсөө жихээ салгаж болохгүй нэ шүү. Жихээ нүдээ. За тэгээ. Ааха. Тим. Окей, маш их баярлалаа. Ааха. Тим үү? Үнэн штэ. Тийм гэдэг харин өөрөө тэгээд байгаа юм шиг тийм болоо. Яг сая яах нүггүй гэж жоохон хүлээсэн чи. Өсгөөр ингэж асуусан байна гинэ. Олон жилийн турш уйлсан, ууралсан, гомдсон хүмүүстэй харилцсан байна. Би ер нь ямар ажил хийдэг хүн бэ гинэ. Уйлсан, ууралсан, гомдсон хүмүүстэй. Цагдаа юм уу? Цагдаа гэж болох юм. Цагдаагийн жижүүр юм уу? Харин тий. Уйлсан, прокурор гэж болох юм. Гомдсон хүмүүстэй. Бас тийм байх тий. Тий, нэг юм хууль. Би болохоор түргэний операторын болов гэж биччихлээ би. Гүйгүй бас түргэний оператор ч биш. Ер нь гэхдээ зарим мэрэгжил яахаарахгүй хүнд шүү гэхдээ. Тийм. Мэрэгжил болов. Одоо үзэхээр л чанга шүү. Одоо яг ингээл тасралтгүй ингээд юу гэдэг өдөрт нэг 50 хүнтэй харилцахад тэр 50 хүн 50 л асуудал ярьдаг.
Яг тийм ажил хийдэг хүнд бол би бол хувьяасаа бол ингээд амар ингээд хүндэлдэг байхгүй юу. Тэгээ тэр хүнийг би ингээд надтай ирэн сайхан харьцах албатаач биш гэж би зүгээр дотроо бол хэлсэн байдیں۔ Гэхдээ яг түрүүний манай богийн хэлдэг бол яагаргүй нэ. Яг үйлчлэгээ үзүүлж байгаа нь эхэлж харьцаад тэндээс нэг юм эхлэх гээд байна л да. Сайн цаг бүтэх гээд шүү. Төрөний яриаг баг базаад хэлсэн байгаа байхгүй юу? Сувд ундрах үйлчилгээний соёлд төвчээр маш чухлаа гэд. Би бол сайн нэг орж ирсэн сонсогч маань гэлээ. Найка айгүй чухал нэг юм суур нэг юм хөндлөө. Надад л тэр их таалагдчихэв. Бусдын хэл хязгаараа. Энэ их том соёл юм шиг санагдаад байгаа юм л да. Даанч манай автобусанд энэ бос хэл хязгаар гэж бусдын орон зайг хөндлөх гэдэг тийм юм байхгүй тий. Тийм одоо гайгүй болсон байлээ шүү дээ. Би одоо жишээлбэл нөгөө нэг тийм чихэн дээр үлээхэд болцсон байлээ. Чихэн дээр үлээгээд пин код мод цуг хийгээд болцсон байлээ. Автобусанд би ингээ үйлчлүүлнэ шүү дээ. Яа тий. За тэгэнгүүт би бол автоматар нэг юмыг бол заавал хийдэг. Гэхдээ тэрийг бол яг суралцсан байгаа байхгүй. Тэр нөхөд би үргэвч дандаа үрдэг. Урдаан үрдэг. Үргэвч юу н барьдаг. Шууд одоо аваад гартаа ингээд доороо барьдаг. Гэгдэг ч юм уу нэгсэндээ энэ миний үргэвчний зай миний үргэвч хин нэг ингээд зохих юм уу те зай гизлэх ч юм уу иймэрхүү байдлаар саад болох уу гэдэг. Нэгсэндээ өөрийгөө төрүүлж биш бусдад энэ би яаж төв удахгүй. Гэхдээ нэг өндөр хүн ингэнэ гэдэг чинь айгүй зөв шүү. Над чиг намхан хүн чинь хэцүү байхгүй юу? Яг өндөр хүн үржээ үрчээд чинь ингээ хамраар ингээ өөрөвчөө үржээд урд зогсоод ингээ нэг их хөдлөх юм бас ингээ хөрх юм. Тэгээ нааш хөдлөх нэг үргэвч нэг хол хөдөлдөг. Тэгээ намайг хамчих гад айгүй байдаг шүү. Тэгэхээр энэ бол яг үйлчилгээ үзүүлж байгаа үйл явц биш ч гэсэндээ ерөнхийдөө нөгөө бусдын хэл хязгаарыг барих бусдад түүг удчих үедээ гэсэн сэтгэлгээ. Би яг энэ тохиолдолд яг нэг найзаар үнэндээ би бас өмнө нь ч гэсэн ярьжсэн санагддаг. Яг нэг найзаар үнэхээр бахархдаг. Тэрний ерөөсө суур, ерөөсө цорын ерөөсө бүх юмн дээр ингээд бодож биш. Ерөөсө хамгийн нэн төрөнд толгоонд нь орж идэг зүйл баг. Энэ үхээ зөв хүнд гаалж ухамсал гэдэг нэг. Хүнд түүг удчих ухамсал гэдэг нэг тийм бодол. Тэгээ би тэрнээс нь суралцах гэж хичээдгээ. Тэгээд хаяа багас гайгүй байгаад баг шүүдийн хаяа гай удаад байдیں۔ Түүг удаалах шиг гэдэг тий. Түүг удаал. Суралцгал юм да тий. Байнга суралцаар л байна. За тэгээд цаашаа явах юм болвол энд чинь юу явж байгаа лээ? За үйлчлэгээний соёл явж байгаа. Энийг одоо урт хийцэн тийм үү? Алтан нар гийсэн ажил төрлөн бүтсэн сайхан өглөөний минь гурваа гэсэн. За баярлалаа. Дөрвөө гэрээ. Тэр дахиад гомдоод бид гурвын микрофоныг хаачвал бид гурав яг яах ч юм бэлээ те. Асуудал бас хэцүүднэ. За ингээд булан шилжих цаг ерөнхийдөө болж ин залуучуудаа. Өнөөдөр сайн цагийг хамт бүтээй булнаар бид үйлчлэгээний соёлын талаар ярилцлаа. Үйлчлэгээний соёл гэдэг нь гагцхүү үйлчлүүлж байгаа эсвэл үйлчилж байгаа хүнээс эс хамаарна. Та бүхнээс бүгднгээс нь хамаарж байгаа шүү. Гэхдээ нэг зүйлийг маш тодорхой хэлжсэн. Үйлчилгээ гэдэг зүйлийг үзүүлж байгаа хүнээс эхний үйлдэл нь гард юм аа. Үүнээс улбаал нь дараагийн үйлдэл нь гарч байгаа шүү. Хамгийн гол нь хэл хязгаараа мэдэж харилцаж байгаарай. Өөрөө өөрсдийнхээ харилцаанд хамгийн төгс харилцааг харуулснаар үйлчилгээний соёлтой нь илт харагдана шүү. За тэгээд мэдээж цаашаа хөгжилт ч гэсэндээ энэ маш том хувь нэмэр болох зүйл бол үйлчлэгээний соёл мөнөөс муу юм аа. Тэгээ дор бүрдээ хичээгээд тодорхой хугацаанд бид нар яг тууштай гүрэх ёстой. Гүрийнэ. Би бууж өгөөрэй гэж хэлэх гээд байхгүй юу? Тийм учраас босонгүй гэдэг ерөөсө хугацаа бас гэдгийг төвчээр гисэн шүү. Чиний нөгөө нэг заягийн хэлдэг дээр нэмж хэл оруулах гэдэг. Одоо бас нэг юм байгаа байхгүй юу? Би одоо ярьж байгаа хүмүүс одоо за бид гурвал ярьж ин л да. Тэгээ бид гураас бас эхэлж байгаа байхгүй юу? Яг ясан юм дээр ярьсан зүйлээс өөр юм байх юм бол би зөрчилдөөд энэ ч ингээд суухад ч гэсэн хэцүү. Тэгээ та ингээд үнэхээр бид гурыг ярьсандаа байж чадах уугүй юу гэдгийг хэрвээ та манай Улаанбаатарын өглөөний шоу нэвтрүүлэлтэд хамтарч ажиллахыг хүсэх юм бол 8866 104 5 гэсэн дугаар руу залгаад манай яг энэ үйлчилгээ үзүүлж байгаа хүн хэрхэн яаж зөв харилцах ёстой юм бэ гэдгийг мэдээ гэж бодох юм бол залгаарай. Тэр нэгэн дээр нэрэдий тий. Тэгээ манай хамгийн сайхан шүү. Одоо эдгээр яг ярьж байгаа шиг үйлчилгээ үзүүлдэг юм уу? Үгүй юм уу? Энэхээр одоо юу гэх юм бусад хэвлэл мэдээллийн байгууллагатай гэр бүлийн радиотой хамтарч ажиллахад бид нэр үйлчилгээний соёлоороо хэрхэн ялгархыг та харах болно. Үзүүлдэг шүү гэж мэгээл орж шүү. Би үнэхээр өөр гэж бодож байгаа. Яг үнэхээр өөр. Тэгээ хамтарч ажиллаж байгаа хүмүүс бол манайхыг яг ингэдэг гэдгийг одоо жишээлбэл ингээл хамтарч ажиллаж байсан айгүй олон хүмүүс
одоо хэдэн сарын өмнөөс за тэдэн сард ингээд манад ингээд хамтарч ажиллаж шүүгээ захиалга өгдөг. Тэ? Гэтэл өөр газруудад бол тэр захиалга нь ийм урт хугацааны урдчилж захиалгадах боломжгүй байдаг ч юм уу. Гэтэл бид нар ийм хамтын удаан ажиллагааны үндсэн дээрээсээ тэднэрт их тэр нөхцөлийг дэмждэг гэдэг ч юм уу те. За ингээд та үнэхээр өөр зүйлийг мэдрэх болно. Тий. Хүнд гайвуулчихгүй юмсан гэж л одоо боддог бодолтой болсон гэж наран жаргад пэрнэлээ бичээд яасан биш. Маш их баярлалаа. За үргэлжлүүлэн Улаанбаатарын Зүрх тавлага явна. Улан шилжчихэд. Тий, тэгэхээр Баяр энэ дээр яах юм? Билег одоо задрах юм уу? Оо тгий. За энэ лонгийн их гоё. Эхлээд ихчээг нь. Эхлээд ихчээ. За миний ихчээ. За юу ихч нараа ингээ. Өнөөдөр бол яг одоо яагаад меншн давалгаа хийж байгаа вэ? Яагаад зүрх дарж байгаа вэ гэдгээ дахиад шинээр сонсож байгаа хүмүүстэй танилцуулчаад бэлгээд задлая гэж бодож байна. Юу вэ гэх юм бол бидний яг одоо задлах гэж байгаа бэлэг маань 7 хоног болгон шинээр задрна. Задрахтаа танд эсвэл таны гэр бүлд за мэдээж хайртай дотны хүмүүстэй зориулаад бидэндээ хамт байсанд баярлаа гэд бэлэг бэлдэж байгаамаа. 7 хоногийн даваагаас баасан гариг болгон та өглөө 7 цаг 15 минутаас 8 цаг 45 минутын хооронд 1 цаг 30 минут хүрч байгаа Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэгтээ хамтдаа байснаар маш олон зүйлийг мэдхээс гадна бэлэгний эзэн болох боломжтой гэсэн үг. Хин нэгнийг меншн хийснээрээ та нэг боломжийг авч байгаа. За реакшн буюу зүрх дарснараа дахиад нэг боломжийг авч байгаа. Инхээр нэг өдөр 2 боломжийн эзэн болох боломжтой гэсэн үг. Тэгэхээр хоёулангийн л та ашиглах боломжтой шүү. За ингэснээр 5 өдөр явлаа 10 хүн дундаас 1 хүн тодорч бэлгийн эзэн болно. Өнгөрсөн удаагийн дугаарууд дээр киноны VIP хост тасалбар. За тэгээд витаминыг хаврын таны ядаргаанттай зориулж өгсөн гих мэтчлэн явсан бол харин энэ 7 хоног. За энэ 7 хоног их гоё сонирхолтой. Их тийм сахилахгүй зүйл ахлаа. Тэр нь ослоо зэрэг штэ. Хоньны хуухтай хорхог 4-ний борцор өгнө. Үнэ. Хорхогоо. Тий хараа. Хүүе зүгээр үү? Үгүй юу гэсэн үг юм? Баажт зүгээр үү? Зүгээр үү? Гэрлийн явуулах юм биш тийм үү? Энэ хагасаа энэ бүтэн биш юм байна те? 4-ний порц. 4-ний порц гэхээр ямар ч тийм таацснаар 4-ний порц. Бүтэн гээд. Тий, тэгээд яг энийг бол манай тавуулаа ш яах. Үгүй яг бид нар нөгөө захиалгаар яа өөрсдөө хийхгүй. Зөвхөн хуг хүн хийхгүй. Яг нэг юм одоо юу гэх мэргэжлийн одоо албан ёс юугүй зөвшөөрөлт юугүй галтгоод ресторан. Рестораны яг нэг тийм эрүүл ахуй байдлыг хангасан тий хоньны хуухтай хорхих гэр бүлэрээ сайхан. Ер нь бол дундаж гэр бүл нэг дөрвөл байгаа штэ. Тий. Манай тавуулаа тэгтээ зүгээр нэг хасаа өдөр ч гэсэндээ нэг өдөр хоол хийхгүйгээр тий жиг сайхан бас байж болно штэ. За хоолоо аваад салхинд гарч өгөх юм байна. Энэ амралтын өдөр таны гэрдтэй нь хоньны хуухтай хорхог очих нэ. Тийм учраас үлдсэн өдрүүддээ илүү идэвхтэй байгаарай л гэж сануулъя да. Ингээд мишин давал бас нэг юм зүйлийг нэг юм хэлчихье. Яг ингэж хэлж байгаа штэ. Гэтэл нөгөө нэг шалгарсан хүн нь хуухтай хорхог ч юм уу хоньны мах идэггүй бас хүмүүс байдаг штэ. Тэгвэл өөр хүн. Тийм бах юм үгүй. Тийм бах юм бол яг өөрөө яг ямархуу хоол захиалуулж гэртээ нэг өдөр зүгээр захиалуулж идэж болно шүү дээ. Пицца байна уу, эсвэл солонгос хоолн байна уу, те Монгол хоолн байна уу? Би солонгос хоол идэ. Харин тийм нэг нь заавал тулахгүй. Заавал ингээ хуухтай сүүл амрууч чихэхгүй. Яагаад гэвэл энэ одоо би чихүүлмээр байна. Бэлэг задлж байгаа хүн маань өөрөө ийм өөх тосон дуртай хүн учраас өөрийнхөө хамгийн гоё дуртай хоолыг хэлчихэж байгаа. Хамгийн гоё үгүйсээ. Тийм тэгэхээр Монгол хүн биш үү? Сонсогч таны хувьд бас гэр бүлэрээ идэхтэй би идэхгүй. Гэр бүлэрээ идэхтэй. За заяа бүр хамгийн түрүүнд сүүл найл байна гэхэд бүх сүүл амрах нэг юм анзаарч байна. Энэ идэх юм ярьсан чинь ямар их хүмүүс реакшн гарч байна. За ингээ 10 секунд явуулъя. За ингээ найруулагчаа явуулъя. Зүрхээр бөмбөгдөөд өгцгөөе. Yes. Хатагаад баярлаа. Олон дарснаар сонгогдно гэж байх уу? Харин тийм байдаг Янда. Би ч одоо хурууга хугартал дарж байна да. 10 секундын турш дээрээс доороос зүрхээр бөмбөгдсөн сонсогч танд баярлалаа. Сайн цагийг хамт бүтээж байгаад танд талархъя. Одоо хамт урайгаар хэлээд дараагийн боломж руугаа шилжчихье. Боломж руу шилжихээс өмнө яг зүрхтэй хамт нэг юм хэлчихмээр байна. За бас нэг гоё боломж нээж байна. Юу
Энэ хүн ямар их сюрпризтэй байна. Үгүй сюрприз биш хэдүүлээ ярьсан л зүйл шүү дээ. Энэ та яг сюрприз хийж байгаа юм шиг хэлээ. Хохыг энэ хоол захиалын махиалыг гэдэг чинь энэ хоёрт санаачилсан. Хоолыг одоо санаачилсан шүү. Хохог гэхдээ сюрприз байлаа. Хоол бол мөн байсан. Хоолыг санаачилсан. Зүгээр би нөгөө нэг яг хамгийн дуртай хоолоо хийсэн. Тулгандаад нөгөө өглөө харсан постныхоо зургийг Гоё. За тэгээд юу ч хэлэх гээд нэг хэзээ бид нар ингээд одоо энэ меншн болон одоо реакшн дарсан хүмүүсийг 7 хоногт нэг хүнийг болгон бэлгэлж байгаа тий. Бас энэ хүн бэлгэлж байгаа юм уу? Энэ бэлгэлтэн дээр Хоолтойгоо зүгч юм уу? бас хүмүүс бэлэг хүсэлтэй бас хүмүүс ээж болно шүү дээ. Тэрийг бас ингээд тэр боломжийг нь олох үднэс та гэр бүлийн радиогийн 88 66 104 5 гэдэг дугаар руу холбогдоод за би тэр нөгөө 7 хоног шалгардыг нэг хүнд нөгдөг бэлгэн дээр нь би энэ эх 7 хоногийнх дээр нь гэдэг чинь хамтмаар байна. Орцмоор байна тий. Би нэг юм бол гояа. Би зүгээр яг анзаарахад хүн бэлэг өгж байгаа бол хүн юу тарьж тэрийг хурааж авна штэ. Тийм. Тэгэхээр та ингээд хүнд юм өгөх юмыг хурааж байгаа бол та эргүүлээд хурааж авах ийм сайхан боломжийг нэгж байгаа. Тэр нүхэ зэрэг одоо бид таны нэрийг зарлана. Үйлчилгээч юм манай гоо сайханд орох хоёр эрхийн бичиг гэдэг байлаа штэ. Эсвэл одоо юу гэдэг чинь нөгөө нэг сайн жимс одоо юуны Одоо жишээлбэл нэг зүйлийг анзаарсан баг. Сарын хэрэглээ. Нэг зүйл нь юу вэ гэхээр бид нар ингээд тухайн ингээ гой бүтээгдэхүүнүүдийнх нь нэрийг юусоо хэлэхгүй байгаа. Яагаад гэвэл тэд нар юусоо бидэртэй хамтраагүй байгаа. Бид нар зөвхөн судалгаагаар олж авсан. Харин та бидэнтэй хамтарч тухайн манай мэдээж сонсогчдод бэлгээ өгснөөр бид таны нэрийг алдаршуулж байгаа л гэсэн үг. Тий, тэгээд тэгэхээр энэ компани бүтээгдэхүүн даваагаас баасан гариг болгонд яг болон шилжилтийн шилжилтэн дээр яг тухайн одоо компани вэ нүү бүтээгдэхүүн бэ нүү тэгээ тэр хүний тэр зүйлийн талаар одоо дурддах нь шүү дээ. Тэгэхээр энэ бол бас л их гоё боломж. Тэгээд та бас хүнийг баярлуулах боломж. Бэлэг өгөх те. Тэгээ тэрнтэй хата хамтарч ажиллах хүсэх юм бол 88 66 104 5 дугаарт байж болно. Та юу ч зардаг вэ нүү ямар ч үйлчилгээ үзүүлдэг вэ нүү хүн баярлуулах зүйл чинь бол яг одоо бэлгийн морины юу шүдийн үздэг тоолдгоо гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бэлгэл бол бэлэг байдаг. Тийм учраас бичиг иргэн дэлгүүрч нь хамаагүй шүү дээ. Би тэр ном үзэх амар дуртай шүү дээ. За одоо тийм. Харин нэмэгтэй хүмүүс яагаад юм бэ юм бол ийм гой тэмдэглэлийн дэвтрийг ийм гой балтаа өгнө гэхэд бол бас л хүмүүс шуурх юм. Бас л гачин бол. Тэгэнгүүт би бас аяган дуртай. Хэрвээ анзаарсан бол би 7 хоногийн 5 өдөр өөр аяг барьдаг. Би бол ковийн дуртай. Шал өөр. Өөртөө дуртай юм гэдэг яг цаа тий. Хоёрхан комментиг уншаад булангаа шилжүүлье. Хувьтай хорхог гоё юм байна гэд Жун даги битсэн бол Нойко хорхогондоо биш ч та нар маань угаасаа хайр учраас зүрхээр хайраар өглөө гэхлүүлж байна. Гэхдээ хоолд бас гоё л доо. Гоё тий. Яг тэгсэн байна. Улаанбаатарын өглөө өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Үргэлжлүүлэн бид нартай хамт байгаарай. Ингээд бид нэр дараагийн сонирхолтой болондаа та бүхэнтэйгээ хамт ороход бэлэн боллоо. Үргэлжлүүлэн хамт байгаарай. Сайн цагийг хамт бүтээе. Oh yeah. Өнөөдрийнхөө жижиг хэнч гэсэн сайхан үйлдэлийг та хэн нэгэнд зориулаарай. Учир нь сайн зүйлс үргэлж буцаж ирдэг. Та бид хамтдаа илүү дулаан, илүү хүнлэг орчинг бүтээж чадна. Сайн цагийг хамт бүтээе. Сайн цагийг хамт бүтээе. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Гэр бүлийн радио 104.5 84.5 хас долгион дээр та яг одоо Улаанбаатарын өглөөг сонсож байна. Мөн нэмээд дүрстэйгээр Гэр бүлийн радио 104.5 гэд крилэр бичгээр манай пэйж байгаа. Шууд нэвтрүүлгээ үзэх боломжтой. Шууд утас 1146 бөмбөрцгийн өнцөг булан бүрээс буюу сансрын нөгөө талаас чиглэсэн 3W1045 цагийн вебсайтаар сонсох боломжтой. Нэрээ сансарлуу ниссэн Америкийн тэр хүмүүс чинь бас биднийг сонсоод явсан гэсэн шүү. Нөгөө талдаа ингээд харахтаа болоо тий. Сонсоод явсан гэсэн шүү. Түүнтэй ижлэн таа ч гэсэндээ сонсох боломжтой. Ингээд дараагийн болон руугаа шилжиж гэн дараагийн бол нь юу вэ гэхээр 2 дахь гэр гэсэн болон байна. 2 дахь гэр. 2 дахь гэр. Маш ойлгомжтой тий. Маш ойлгомжтой. За хүмүүсийн ингээд бужигнсан яриа эхлэхээс өмнө би нэг судалгаа явуулсан юм. За юу судлаа? За энэ судалгаанд одоо юу гэж гарсан бэ гэхээр 2 дахь гэр болно гэх юм аа.
За өнөөдрийн ажилдаа очих шалтгаан гэдээ би нэг 10 хүнээс асуулт асуулаа. Ажилдаа очих шалтгаан. Ажилдаа очих шалтгаан. Өнөөдөр нэрээ сэдв бол ажилдаа очих шалтгаан шүү. Ажилдаа очих шалтгаануудаа манайхан бичээд байгаарай. Ажилдаа очих шалтгаан. За, ажилдаа очих шалтгааныг би 10 хүнээс асуулаа. За. 10 хүний 4 нь цалингаас болоод ажилдаа явдаг гэсэн. Оо за ойлгомжтой. За. Ойлгомжтой гинэ. Тэр хүн тэмдэглэж аваад байна шүү дээ. Харин тэгж. Оо ойлгомжтой гэд. 10 хүнээс асуусан гэдэг чинь энэ дотор байгаа 10 хүн гэсэн үг. Энэ дотор хүн байх зэрэг одоо хэн дөрвөө гэдгийг хэлсэн. Гү. Би энэ дотроос асуугаагүй шүү. Нэрээс юу энэ дотроос асуугаагүй. Ядаж нэгээс асуугаагүй та юм нар уу? угаасаа мэдж байгаа шүү дээ. Тийм, та нараас асуугаагүй юм чинь. За тэгэнгүүт хамт олноос шалтгаалж гэдэг дээр 3 хүн байсан. Хамт олноос шалтгаалж би ажил руугаа явж байгаамаа гэдэг дээр 3 хүн байсан. Тэр 4 хүн бол бас үнэнээ л хариулсан байх. Үнэнээ л хариулсан гэсэн. За, үлдсэн нь болохоор юу гэж хариулсан гэж? Хийх ажилгүй учраас гэж хэлсэн. Гэтэ би энэ асуултанд хариултыг бүр үнэхээр бүр гайхаад олоогүй л дээ. Гэтэ нэгдсэн бай тэ хариултан дээр. Хариулт нь нэгдсэн. Гэхдээ энэ бол зүгээр яг юу гэж хариулахаа утга учраа олоогүй учраас гэж ойлгосон. Би ямар хүмүүсээс асуусан бэ гэхлээр ёстой дөнгөж ажилд орсон Зинжи үеэс авахгүйлаа. Аамигаас асуучих. Асуугаагүй. За, удахгүй тэтгэвртэй буюу ажлынхаа амралтандаа гарах гэж байгаа тэр хүмүүсээс хүртэл ингээд насны хязгааргүй асуусан байхгүй юу? За, Мино хариулж штэ наа чи. Юу гэж? Зээлтэй штэ гэдэг. Тийм. Энэ хариулт орж ирсэн. Гэхдээ цөөхөн байсан учраас би тэмдэглэж аваагүй. Зээлтэй нэг цалин гэдэгтэй бас хамаатай юм байна. Хамаатай л гэсэн үг. Цалинтай хамаатай учраас тэгж оруулж ирсэн. Ажилдаа очих шалтгаан. Ажилдаа очих шалтгаан. Та одоо яг ямар шалтгаанаар машиндаа суугаад ажил руугаа явж байна? Энийг яг бичтэй. Яг ингэ бодоод өөрийгөө чагнаа. Нойкогийн комент нь дээшээ гүйтэн шүү. Нойко болж ивэл комментоо доошоогоо дахиад явуулаад өгөөрэй. Хамгийн ихний комментиг уг Нойко бичсэн байсан байхгүй. 1-р, 2-р, 3-р гээд ажилдаа очих шалтгаануудаа биччихсэн. Надад харагдаж би олчих уу? За тэгээ. Өглөөний миндэ ажилдаа очих шалтгаан мянган хүн тусалдаг болохоор гээд 1-р. Тусалдаг болохоор. 2-р ажлын хамт олноо сандаг болохоор гэж. Хамт олон 3-р мэдээж цалингаа авдаг гэж. За энэ 3 үндсэн шалтгаан байна. Тийм байна. За тэгээ ажлын байр болохоор очиж байгаа гэж нэ ганаас өгч. За юу гэсэн би. Үгүй тэгээд яагаад харин гол нь яагаад гэж штэ. Ажлын байр 2 дахь гэр зээлтэй учраас явж гинэ гинэ. Би шууд араас нь өргөлжлүүлээд орж ирж штэ. Би налахад нэг манай налахын эрчүүд ялангуяа тэр нэг уурхаа ажилдаг байхад яг ажиллаж үзээгүй эрэгтэй хөлт байдаг байхгүй юу? Би налахаа уурхаад очиход ерөөс 2 хэн үндсэн шалтгаан байсан шүү дээ. Нэг нь тэр хоол. Тэр нэг завсарлагаанаар нэг юм хоол иддэг байхгүй юу? Хоолноос болоод ажилдаа очих шалтгаан байлээ. Нэг хариулсан шүү. Одоо жишээлх юм бол эдгээр хүмүүсийн би нэг л ажил хариултыг хоолтой болно шүү дээ. Нэг л хариултыг нь өгж байгаа шүү дээ. Гэтэл энэ дотор чинь дайвар маш олон хариултууд байсан байхгүй юу? Хоол гэж байсан. 2 хүн хоол гэж хариулсан шүү. 2 хүн гэж шүү. Жагаал юм байл та нэг. Үгүй би энэ дотроос асуугаагүй гэдэг ахад чинь. Тэг таараадах юм гэсэн үү? Хүмүүс ингээ эвлүүлэгдээд байдаг. Эвлүүлэгдээд. Тэгвэл үгүй дээ буруу эвлүүлэгдэж. Тэгээд тэнцээ нөгөө уурхаач мангар хэцүү байхгүй юу? Тэгээд цалин мангар өндөр. Тийм болохоор гүрийг яваад юм л хүмүүс. Тэгээд би бодохгүй зүгээр. Зарим хүмүүс дургүй ажиллаа, цалингаас нь болоо хийд юм байна да гэд. Дургүй ажиллаа. Дургүй ч хамаагүй. Цалингаас нь болж хийдэг. Би бол тэгж бодоод тийм юм мэдсэн. Тэр дургүй юм чинь одоо яг тэндээс яг бүтээмж нь яг хүснээр гарахгүй тий. Хамаагүй шүү дээ. Тэр чинь би л хөдлөх юм чинь. Би зөөгсдөө маа зөөгөл ингээл над нэг бүтээмж хамаагүй. Тийм л юм байна л да. Нөө нэг эн чинь нөгөө нэг өмнөх сэдвтэй нэг жоохон нэг холбоод үзэхэд ажил үйлчилгээ хоёр жоохон ялгаатай. Ажил бол зүгээр гүйцэтгээд тэнцэн үйлчлэгийн соёл яригдах шаардлагагүй шүү дээ. Үйлчлэгээний соёлд бол одоо шууд нүүр тулж үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүстэйгээ хамтдаа. Зарим хүмүүс нөгөө нэг үйлчлэгээний соёл үзүүлэх үйлчлэгээний газар ажиллаж иж тэр газар хийж байгаа зүйлээ ажил гэдэг байдлаар хандаж нөгөө харилцаагаа орхиод зөвхөн гүйцэтгэх юм руу анхаардаг гэдэг шиг л юм байна шүү дээ наад чинь. Мөн үү? Тийм яг гүйцэтгэл болоо. Яг үнэ. Гүйцэтгэл болоо гэсэн үг. Тэрний төлөө ямар нэгэн илүү зүйл бодож шаналлах шаардлага байхгүй. Хийх ёстой нормынхаа ажлыг хийгээл цалингаа авч яхад барав. Хөөрхи энэ хараа цалинтай холбоотой комментүүд их орж идэм биш үү? Яг орж идэм бэ. Хөөрхи юм. Энэ наран жаргад пэрлээ ингэж байна. Өвлсөн хөрөнгөгүй болохоор гинэ.
Хийхээс өөр аргагүй. Өвсөн хөрөнгөхгүй Хөрөнгөгүй болохоор ажил руугаа явж Ажил байна. руугаа явд юм байна. За, ганаас өгчин бас налахад өндөр цалинтай байсан учраас бас очдог байсан гэж шүү Эрка. Оо за. Харин тэгдээ налах руу хүмүүс тэгж ирдэг байхгүй. Тийм байна. Эцсийн бүлэгтээс Тэгэхээр налах руу мөнгө л шилжүүлэл. юм байна даа. Одоо нэмэрэг болсон шүү дээ. Одоо байх. Одоо бүр дамп болсон. За бид хоёроос сонсогч танаас асууя. Шууд хувирсан тий. Нойко бах та. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хинтээ холбогдсон бэ? Ами эрдэн байна уу? Оо за, Ами Эрдэн. Ами Эрдэн ажил руугаа очих шалтгаанаа бидэнд хэлээч. Одоо комментээр бичсэндээ найрсаг үйлчлэхийг нөгөө нэг хүн түгээсийн тулд хүний ажлыг уян хатан нөгөө хурдан хэмжүүлж өгөхийн тулд. За, Америкт нь юу хийж байгаа юм бэ одоо? Ямар ажил хийж байгаа вэ? Өөрөө яг хувийн нөгөө нэг кадастрын компани дээр Зөв. Энэ хийж байгаа ажилдаа дуртай юу? Эсвэл зөвхөн цалингийн төлөө дургүй ажиллаж байна? дуртай. Өөрөө нөгөө нэг яг орохыг хүссэн нөгөө нэг хийж үзхийг хүссэн юу байхгүй юу? Салбар агаад байна штэ тий, ажил агаад байна тий. Ааха. Ажлаа нэг сайхан магтаач. Юу нь гоё. Ерөнхийдөө бол нөгөө хүн болгонтой харьцаж одоо нөгөө бусад зүйлсээ нөгөө хүн тулгарч байгаа асуудлыг хурдан шуурхаж миний яриа тасалтаад байна тий. Зүгээр ямар ч тасалсан юм алга. Хурдан шуурхаа нөгөө хүргэхийн тулд. Хурдан шуурхаа хүргэх. Кадастрын компани гэж штэ тий. Тэгээд ер нь ямар хөө хүмүүс ихэвчлэн хандж байна. Яар байна уу, сандар байна уу, давч байна уу тий. Харилцаа нь яаж юм? Зарим нэг өдөрт нэг 10 хүний нэг 2 нь бол харьцаа жоохон тиймэрдүү бийдэн. Тэгэхээр тэр тоодгүй юм уу? Ааха. Ихэнх нь дайггүй учраас тий. Ихэнх нь дайггүй учраас. Ааха. Ажлынхан юунаас хамгийн их кайф авдаг вэ? Бүр нэг бахархах мэдрэмж төрдөг дөө нэг. Одоо нэг кадастрын компани гэж аад тээ. Нөгөө нэг юун дээр гişлэгэн дээр байгаа тэр нөгөө нэг бичиг баримтын дугаар мэдээллийг компьютер руу оруулаад тэр нөгөө нэг мэдээллийг хайхад айгуу кайфтай. Кайфтай. Нөгөө нэг хурдан шуурхаа нөгөө нэг хүргээд мэдээлэл нь түргэн шуурхаа нөгөө гаргаж өгөхийн тулд тэр ингээ хайж ингээ мэдээлэл нь олдоход айгуу кайфтай. Ян сэн. Өстой гоё штэ. Та нар мэдэхгүй юм. Ингээ шүлжээ ингээ нөөч онц манад энэ тэр алдсан штэ. тий. Тэгэхээр жоохон тиймэрдүү бийти. Сүлжээ унчаар жоохон гайгаа. Америкт хувийн компани уу эсвэл улсын байгууллага? Хувийн компани. За. Танай байгууллагын яг зорж байгаа яг алсын хараа гэж байдаг бол одоо тэр зүйлийг чи одоо санаж байгаа бол танай компани яг алсын хараа одоо юу ямар болохыг хүсдэг вэ? Тэр амбиц зорилго тэр юу вэ? Тэрийг өстой анзаарч байгаагүй юм биш үү нэрээ. Анзаараарай. Өөртөө тэгчгээд явж ирсэн болохоор. Өнөөдөр тэгвэл бүр анзаараарай заяа тэхээс тэх гэж. За ойлголоо. За баярлалаа. Баярлалаа Америк. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Маш олон тийм компани юу регистрийн дугаараар ингээ хайлт хийх болтугай гэж өрөөмөр юм шүү. Юм хайх юм аюу кайфтай гэдэг гэж. Кайфтай гэж. Тэгээд сүлжээ унаад тэгээд хайлтанд нь доголдол үүсгэж жоох ингээд бас сэтгэл санаа юу болов. Угаасаа кадастраар дамжихаас өөр угаасаа арга байхгүй. Тийм шүү дээ дамжилтаа. Хувь айлууд угаасаа. Тэгэхээр эдгэр чинь бас айгу гоё юм бас сонирхолтой юм биш. Одоо энэ чинээс нэг юм харагдчих штэ. Энэ хүнээ сая ингээд одоо маань сонсогчийн маань манай Америкт маань тий ажилдаа очих шалтгаан гэсэн чинь цалин малин гэхээс арай өөр шалтгаан хэллээ. Тэглээ. Бусдад гоё ингээд хурдан шуурхаа үйлчлэх яг тэр ингээд асуудлыг шийдэж өгөх гэдэг ийм зорилго гарч иж штэ. Арай өөр давхрын зорилго байгаа байхгүй юу? Нөгөө хэрэгцээний зорилго биш. Яг зорилгын зорилго тий. Тэгэхээр зэрэг яг энэ зорилгын үндсэн суурь нь юунасаа тавигдж ийнэ гэдээ анзаарсан чинь хэдүүл асуулаа штэ. Чи ажилдаа дуртай юу гэсэн чинь амар дуртай гэж байгаа юм. Тэгэхээр за сонсогчтойгоо холбогдъё. Тийм үү сонсч. Өглөөний минь. Өглөөний минь. За дахиад манай Нойко. Баярлалаа. Шууд Нойкотой шууд ярина штэ тий. За. Ажилдаа яагаад очиж гин? Би түрүү нөгөө нэг 3 шалтгаан ерөнхийдөө хэлсэн. За тэр яах вэ? Тэр яах вэ? Ерөнхийдөө нөгөө мэдээж хүний анхдагч хэрэгцээний нэг нь юу байдаг вэ гэхээр хүнлэл одоо авах те магтуулах хүнд хэрэгцээтэй гэдгийг мэдрэх ингээд үнэн ерөнхийдөө нэг 13 шалтгаан. Тэр гоё те. Хэрэгцээ байдаг. Тэгэхээр тэрнийхээ нэгийг
ажилдаа очснороо би биелүүлдэг учраас тий хүнд хэрэгтэй юм байна гэдэг магтагдах гэдэг юм уу үйлчлэгээ сайн үзүүлснээрээ за дээрээс нь урам авснараа гэдэг юм уу ингээд тийм байдлаар ажилд очдог гэсэн. За нөгөөдг нь мэдээж хүний хэрэгцээний нэг төрөний ярьжсэнчлэн одоо мэдээж амьдарч байгаа учраас мөнгө хэрэгтэй учраас зүгээр хүнээс гойхыг хүсдэггүй. Тийм учраас өөрөө бусдад ямар нэгэн зүйлийг хийж өгчөөд тэрүүгээр цалин авдаг учраас ажилд очдог. За дараад нь бас нэг юм нь болохоор түрүүний ажлын хамт олон гэдэг бол энэ бол бүр судалгаагаар гарсан байдаг. Хүмүүс нөгөө ажлаас хасрах хам шинж гэж байдаг байхгүй. Тэгэхээр тэрний нэг нь яадаг вэ гэхээр ажлын хамт олон муу учраас ажилласаа гарах шалтгаан болгоо гэдэг судалгаа байдаг юм. Тэгэхээр муу гэдгийг жоохон тодруулбал яг ажлын хамт олон муу гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? Таарч тохирохгүй гэсэн үг. Таарч тохирохгүй гэсэн үг. Окей. Би бинийгаа дэмждэг. Ойлгодгоо тий. Баг болж чаддаггүй. Нөгөө ажлын хамт олон гэдэг чинь баг болоод би бинийгаа дэмжиж тусдаа хэдий мест боловч тэдгээр маань нийлж яг нэг ажил гаргана шүү дээ. Тэгтэл тэр хүмүүс маань яг хувиа мэтлээсаа бодоод би биндээ туслахгүй. За тэгээд эсвэл ингээд араар нь аюух ярьдаг гэдэг юм уу те. Ховж болж та сүүр. Энэ ажлын хамт олондоо таараг учраас одоо ажлаас хасрах болон гарах тийм судалгаа байдаг. Тэгэхээр миний хувьд бол манай багийнхны хувьд үнэхээр би бинийгаа бүр тултлан дэмждэг. Соёлыг аюул савилж дэмждэг хүмүүс. Ямар гоё. Танад ажилд ормоор сагчлаа. Ажлаас харагдах гэдэг яг утгаараа ганцхан ажил дээр өнгөрүүлэх цагдаач биш бусад үеэрээ хамтарч ажиллаж чаддаг учраас ажлын хамт олонноо санаад ажилд очсон. Вау, яа гоё. Түрүүний амийн эрдэнэс асуусан асуултыг Ноёко дахиад би асуумаар байна. Ажлаа нэг сайхан магтаач. За мэдээж угаасаа нөгөө имлэг учраас тэр дундаа сэтгцэн имлэг. Тэгээд дээрээс нь яг манай монголчуудад ялангуяа ер нь ганц манай монголч биш дэлхийд даяараа яг нойргууд илүү ингээ газар авж байгаа. Тэгээ нойргуудлаас үүдэлтэй бидний үндсэн тархины үйл ажиллагаа алдагддаг учраас амьдралын чанар алдагдаад үүнээсээ үүдэлтэй стресс. За янз бүрийн салстууд эсвэл одоо амьдралын чанар ширчин мөнгө санхүүтэй холбоотой буюу ажил хаялтууд зөндөө юм үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэдгээр зүйлүүдийг одоо бид нэр эмчлэх засах үйл ажиллагааг хийдэг бусдад тусалдаг байгууллага байгаа. Нөө сүүлийн асуултаа асуугач. Амийн эрдэнэс асуусан сүүлийн асуултыг нөө зорилго танай байгууллагын алсын хараа. Алсын хараа мэдээж бүх нийтээр нь хүмүүсийнхаа сэтгцэн эрүүл мэндийг зөв болгох, эрүүл болгох, сэтгцэн эрүүлээд би эрүүлээд. Маш их баярлалаа. За шалгалтанд дэмжлээ. Маш их баярлалаа. Маха авъя гэж шөөс. Маргааш нөгөөдөр гэсэн 2 өдөртэй хамт байж байгаа. Тэгээд маха аваа ороо заяа. Дээрээс нь би бас нэрэн бэлэг өгмөр байна. Өөртөө хараа гэсэн тийм ээ. Тэгэхээр нөгөө бэлгийн марны сэдвийг үзэхгүй гэдэгтэй адилхан би нэг хостой сэтгцэн үзлэг онцлогоог өнгөө хийж өгье. Хостой юм уу бүр? Хосоор. Хасаар навыг тийм ээ. За тэгвэл энэ тавтны үнийг явуулчих заяа. Энэ заяаг явуулчих. Сэтгцэн үзүүлэг. Хосоор нэркэ битээр очих уу? Боломжгүй би авал амаар л байна. Тэр дундаа манай Ноёко маань гол нь бас жоохон нойргуудлын талаар бас ингэ ярьлаа шүү дээ тий. Энэ зовлонд их олон хүн байна. Хос гэсэн бай гэхээр яг гоо тэртээ дөрөнгөө бид нарын амьдрал хосоос эхэлдэг тийм учраас гэр бүл яг үнэ. харилцаа эрүүл үеж одоо бид нарын нийт хаац амьдралын чанар бид нар хөгжих учраас цаашдаа бас бидний ирээдүйн хүүхдүүд мянган хүүхдүүд бас нэг single mom single dad гэдэг утгаар явмааргүй байна. Хүүхдийн болон ер нь community гэхгүй сэтгцэн эрүүл мэнд бол багаасаа эхэлдэг учраас гэр бүлийн хосын харилцаа эрүүл байх тусмаа гэдэг утгаараа хосыг авч байна. Яа. Баярлалаа Ноёко. Эргээд холбогдъё. Эргээд холбогдъё. Нэр тгий. За баярлалаа. Баярлалаа. Вау.
За. Ингээд шууд бүр ингээд гिचх юм шууд уу? эвгэрээр зарлаад ороод ирлээ хүмүүс чинь энэ чинь харин яаж ийна те. За тэгэнгүүт комментууд бол ирж байгаа. Комментууд бол Монгол улс цалин байга байна. Яах вэ? Зээлээ төлөхийн тулд ажилдаа очдог шүү. Ер нь бол цалин мөнгө хамгийн чухал нь бол үнэн гэсэн байна. Тэгээ ажлын хамт олон гоё баг болж ажиллаж чаддаггүй. Тийм учраас ажлаас гардаг шалтгаан болдог шүү. Энэ айгүй олон хүмүүс нөгөө ажилдаа хамт очих чиний судалгаагаар ч гэсэндээ тий. Одоо хамт олноосоо одоо болж тий очиж ажилдаа ирэх шалтгаан маань бас байдгаа гэж ярьж штэ. Тэгвэл хамт олноосоо болж ажлаасаа гарах шалтгаан болж юм байж гэсэн үг штэ. Тэгэхээр зэрэг ерөөхдөө бол нөгөө нэг юм юу гэмдэ хамт олныг ингээд онцгүй уур амьсгал болох үүднээс нэг ерөөхдөө 10 зан чанар байгаад байгаа байхгүй. За. Тэр ингээд уур амьсгалд айгүй тийм чухал зүйл байдаг. Энийг бол яг нөгөө байгууллагын удирдлагууд ингээд айгүй мэдрэг нэг талаасаа анзаарч явах хэрэгтэй. Зөв онцлох хэрэгтэй. Нөгөө талаасаа одоо хувь хүн өөрөө ч гэсэндээ яг ийм байна уугүй юу гэдэг дээр их сайн мэдрэг байх хэрэгтэй мэл. Хамгийн нэг номерт ямар зан чанар жагсдаг гэж гомдломтой хүн. Юм болгонд гомдлж идэг. Тэгээ тэрчлэхгүй байна, ингэж болохгүй байна ойлгосонгүй юу. Тэгэхээр за ингээд би ингээд нөгөө тус бүрднэ гэдээ яриад угаасаа үгээр хэлэхээ зэрэг та бүхэн ойлгочих واخ тий. За нэгдүгээрх одоо ийм хамт олныг тэр хэн нэг ажилдаа очих шалтгааныг үүсгдэггүй юм зан чанарууд хэн нэг нь одоо таач өөрөө энэ дээр байна гэдэг анхаар гэдэг шүү дээ. За нэгдүгээр нэг номерт байна шүү дээ. Гомдлогч хүн. Бичи. Гомдлогч хүн бол ер нь бас байгууллагын удирдлагч гэсэндээ энийг харж энийг ер нь токсик хэмжээнд авч үздэг. Буюу хортой хэмжээнд. Тэгэхээр ийм гомдлогтой зүгээр юм болгоны гомдлоо л гэдэг тий голоо л гэдэг нэг иймэрхүү нэг юм хүмүүсийг бол асар аюултай гэдэг хортой гэдэг нөхцөлөд харж ажлаас чөлөөлөх юм категорид ордог байхгүй. За хоёр дахь зүйл нь болохоор зэрэг сүрэг. Юм л бол сөрөг юм яриад байдаг. Юм л бол ингээд бүтгэхгүй За энэ сүрэг ороод ирлээ гэдэг. 3 дахь нь шүү дээ залхуу. За. Хамт олон дотор залхуу хүн байна гэдэг бол энэ бол асар тийм юу байдаг. Энэ нөлөөллийг бий болгож дээ. Энэ чинь ингээд аажмаар ингээд нөлөөлөд байж байгаа байхгүй. Гэхдээ тийм учраас би зүгээр юу ч хэлэх гээд нэг зүйл онцлох гэж байгаа биш шүү дээ. Та өөрөөсөө асуу. Та хамт олондоо өөрөө яг ийм нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм биш үстэй гэдэг дээр л анхаарах гэж байгаа. Энэ хин нэгний нэр бодоо яваад байв. Тэгээ Эрдэнэ давааг яг бодож болно л доо. Болно шүү. Дөрөвдүгээрх нь хохирогчийн сэтгхүүтэй байх. Ваа. Тухайн юмны үрд үндлэнгээ болонгол хин нэг нөгөө нэг гомдлонгоо тий хохирцсан юм шиг нэг хохирогчийн сэтгхүү гэдэг бол одоо бүх юмны хохирогч болсон юм шигээр юмд ингэж ханддаг ийм хүн баг. 5 дахь нь болохоор худалч. За энэ худалч гэдэг зүйл бол ёстой одоо гай тарин тий. Үнэхээр гай тарих нь бол амар ойлгомжтой. Мэдээллийг худлаа болгох гэдэг ч юм уу. Юу нь худалч гэдэг чинь хоёр талыг өөрийнхөө хоёр талд байгаа хүмүүсийг хооронд нь талцуулаад штэ. Одоо зөрчилдүүлэх энэ нөхцөлийг үүсгэж байгаа үйлдэлхгүй. Яг бол худлаа байгаа учраас хоёр талд өөр мэдээлэл одоо миний хоёр тал баруун зүүн талд өөр мэдээлэл байгаа учраас энэ хоёр тал бие биенийхээ талаар буруу ойлгох, буруу дүгнэлт хийх ийм амир одоо зүйлийг тэр голд нь байгаа худалч хүн хийдэг гэсэн үг. Тэгэхээр энэ бол энэ худал илэрхээрээ зэрэг ерөөсөө байгууллагын эв нэгдэл янз янзын зүйл дээрээс асар маргаан болно. Чи тэгээ эцтэй ингээ эцтэй гэх тээ. За 6 дахь нь болохоор зэрэг ашиглагч. Нэгэсэндээ өөрийнхөө үүрэг хариуцлага өөрийнхөө хийх ёстой зүйл одоо хүнийг хин нэг ашиглаад байх нь ашиглаад байна гэсэн. Ашиглаад ер нь бол хүнийг тэр хүн чинь өөрөө ч гэсэн ажилтаа байгаа шүү дээ. Гэтэл тэр хүн чинь миний энийг хийгээд өгч гэдэг. Өөрийнхөө хийх ёстой юмыг одоо нүк яг хин нэгэнд одоо хин нэгийг л ашиглах гэдэг шүү дээ. Хүний гараар могоо барих. Ашиглагч хүн бол паразит гэсэн үг. Ерөөсөө паразит. Ийм хүн бол ингээд одоо байгууллагын үнэхээр хүсэмжид ажилдаа очих шалтгаан болохгүй байх айгүйчих юм. Тийм зүйл болж байгаа. За 7-д нь болохоор зэрэг атаарх уу. За энэ jealous те одоо атаарх уу. Хин нэг нь одоо гайгүй амжилтанд байгаа л ингээл инхээр зэрэг энэ атаархлын үндсэнд энэ Монголд бол энэ атаархал гэдэг зан чанар бол нэлээд өндөр түвшинд байгаа. Ер нь айл нь байна дөө. Тий атаархал. Тэгэхээр яг за энийг бол ойлгоцсон. За мэдээж бас нэг 8 зүйл бол яг зарим газар байхгүй байж болдог. Энэ бол донтолт.
Юунд? Наач хамаатай шүү. Амар хилээ. Донтол. Юу Монгол байхгүй шүү. Байгаа. Тэгвэл тийм байгаа. Загцсан хүмүүс байлаа. Байгуулгаараа л яриад байна. Байгаа. Гэхдээ манай нэг дүү хэлээдлээ бүр. Наа юм аа. Би сая нэг ярианд донд бодож байсан байхгүй. Хобби нэг биш бол ингээд ер нь хамт олон худлаа юм билээ шүү дээ. Яг нэг ингээ байх нь хаашаа. Гэтэ нэг юм адил төстэй сонирхолтой те. Тэгвэл тэд нар адил төстэй уудаг гинэ. Тэгэхээр айгүй хэцүү хамт байх амарч боломжгүй. Адил төстэй уудаг. Хобби бүр байгуулгаараа уух гэдэг байхгүй. Тэгээ манай дүү бол тэр байгууллагаас өндөр цалинтай гарч байгаа. Тий. Тэгдэм билээ. Тий. Тэгэхээр ерөөхдөө энэ донтогч ямар нэгэн донтолтын ийм шин чанартай байх юм бол хамт олонд бол айгүй хэцүү. Нөлөөлдөг. За 9 дугаарх нь болохоор зэрэг зориггүй хүмүүс. За. Зигэн зориг би одоо нэг сая сүулт асуугаад байгаа тэр зүйл чинь байна. Хэрвээ та жоохон хатууг хэлэхэд танай байгууллага яг юуг зорж байгаа юм? Та гэдгийг мэдэхгүй байна гэдэг чинь та тэр зорилгын хүрэх тэр пазлнуудын нэг хэсэг биш байна гэсэн үг. Энэ нэгсэндээ юу болж байгаа гэхэд ашиглагч хэлбэртэл байна гэсэн үг. Зөвхөн цалингийн төлөө зүгээр ажилд очих шалтгаан чи юу юм бэ гэхэд цалин гэж байгаа бол за sorry те. Үнэхээр та зориггүй гэж ярьж байгаа тэр хүмүүс нэг. Ягаад гэвэл тэгэх юм бол танд ингээд өглөө босох шалтгаан чинь өглөө босох чинь хүнд байх болно. Тэгээ одоо юу гэх юм ер нь бүх юм чи хэцүү байх болно. За 10. За зориггүй хүмүүс гэдгийг тойр юу гэж бод ямар зүйл бодогдож байна? Зориггүй хүмүүс гэж бодогдож байна да. Үр бүтээмж гаргадаггүй. Ерөнхийдөө ажлын цагийг бол ингээд цагаар нь өрнөөл тэр зорилгыг бүтээхийн тулд яг юу хийх ёстой гэдэг зүйлээр тайлбарлаж байна. Зоригтой хүний цаг нь штэ те. Хурж өгдөг байхгүй юу? Ингээд нөгөө хоногийн 24 цаг багтана гэдэг шиг цаг нь дутаад байдаг. Зоригтой хүний бол цаг нь бол ингээд бас цагийн хувьд ярих юм бол ингээ өөр байна. Яг үнэндээ тэр зориг танд хамаагүй байсан ч гэсэн үнэхээр зоригт хэрэг нэгдчих юм бол үнэхээр яг ясмэн дээрээ цагийн зөвлөлтөд явна. Илүү их амьд байх, илүү их аз жаргал мэдрэх, илүү их утга учиртай амьдралын амтыг мэдрэх шалтгаан болчдөг байна. Яг үнэндээ энэтэй хамаагүй юм чин дээ гэж зөв шал өөрөн бодоол ингээ байж байгаа нь яг ясмэн дээр тэр нь илүү хүнд хэцүү. Зээл чин зориг штэ гэж яг дундуур нь ороод ирчихье. Зээл чин зориг штэ гинэ. Байгуулгын зорилго. Гэхдээ энэ нэг зөвхөн орлого мөнгөөр хэмжих нь арай хямдхан болчиход байна л гэдэг байхгүй юу? Яг байж олон л доо. Гэхдээ тэр нь амар юм. Нэг юм ярьж байгаа мартаж болохгүй шүү. Энэ бид нар байгууллагын хамт олноосоо болоод ажилдаа ирэх шалтгаан болоод байгаа шүү дээ. Тэгэхээр байгууллагын хамт олон гэдэг дотор ийм зүйлүүд хортой байдаг шүү. Хүсэмжид ажилдаа очих хүсэмжид гэхээр өөр юм бодогдод байгаа. Харин гэхдээ ийм нэр бодогдод. Хоёрын тарих бол нэр үнэ. Таны нэр бодогдод. Би одоо ардаа Минагийн талдаас орж байгаа байхгүй. Тэрний юу гэхээр гадаадад ажиллаж байгаа хүмүүст яг хамт олон чухал биш байхгүй юу? Тухайн местийн ажлаа хийгээд мөнгө олох нь чухал. Тийм учраас түүнд яг ингээ хамт олонны халуун дулаан уур байвал гоё тийм байгуулгын зорилго морилго гэдэг бол бас дараагийн асуудлаа урьж байгаа байхгүй. Яг хөө тэр бол байдаг зөв. Гэхдээ бүх шатны удирдлагын ч юм уу байгууллагад ингээ байжсэн хүмүүс нэг мэдэрдэг. Удирдлагууд бол яг хөө тэр бол яг амьдралын хэрэгцээ боловч тэрийг нь ойлгож байгаа боловч яг үнэхдээ удирдлагууд бол байгуулгын зорилгод хүрэх хүнийг л хайж идэг байхгүй. Биш би Минагийн шиндрэл авч ярьсан шүү. Гадаадад байгаа хүмүүс гэж ярьсан шүү. Гэхдээ энэ гадаад байгаа хүмүүс ч гэсэн адилхан юм байлээ. Ер нь ойролцоол юм байлээ. Гэхдээ бас нэг юм хүмүүс хамт ажиллах дургүй байвал тэгэл ер нь л өөрийгөө ингээд нөгөөл өөр тийшээ хайгаад аль болох нэг тийм нэг одоо яг байгуулгын үнцэн байдаг байхгүй нөө. Одоо байгуулгын ихтгэл үнэмшил үнцэнд нэгдэж чадахгүй зөвхөн ашиглах байдлаар хандж байгаа хүмүүсийг бол ер нь байгууллага салахын төсөл болдог. Тэгээ бид нар бас яг тиймэрхүү зүйлийг бол одоо таниад бас яг тиймэрхүү зүйлийг бол одоо зөвхөн манай байгууллагууд бол бас хийлэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ яг иймэрхүү зүйл бас яг айгүй хатууч гэсэн хэцүүч гэсэн энэ зүйл байна. Ардхан гэлзээ. Ардхан оглоо зэрэг байгаа мó. Байгаа шүү дээ. Одоо бусдыгаа мохоодог, урам зоригийг хугалдаг хүн. Урам зориг хугалагч битээ агаарай. Урам зориг өгдөг нь агаарай. Тий. Урам зориг ерөөсө мохоодог. Нэг тийм юм хийл да. Тэгэхээр ингээд одоо жишээлбэл хин нэг ингээд сайн байлаа гэж бодоход урам өгөхийн оронд зөвхөн мохоодог. Илүү шүүмжин илүү шүүхэн илүү төрүүлж идэг. Тий. Одоо тийм л зүйл байна. Өмнөх нөгөө сөрөг гэдгээс арай өөр ойлгогдох нь байна тийм. Арай өөрөөр ойлгогдох юм байна. Тэгэхээр энэ зүйлүүд бол одоо хүсэмжит гэх юм уу? Өөртөө бас холбочих юм. Гэхдээ ягаад гэвэл нөгөө нэг миномонч гэсэн хэллээ, судалгаагаас ч гэсэн хэллээ. Ерөнхийдөө ажилдаа очих шалтгаан бол мэдээ зээлмэл энэ бол яг үнэндээ наагурах юм баггүй. Жохон гүнзгий орё гэдэг байгаа нь.
баг гүнзгий орох юм бол минад ч гэсэндээ бас нэг тийм зориг хүсэл тэмүүл ягаад нэг өнгөцгөн л хариулцж байгаа ах. Тэгэхээр хүн болгонд яг энэ зоригтой нэгдэх тусам үр дүн илүү сайн гарна. Яг үр дүн илүү гарахаар яг үндэ нөгөө нэг наан яригадаад байгаа цалингийн өөрчлөлтөнд амжилт олох юм бол нөгөө байгуулагч эргүүлээд тэр хүнийг амжилт гаргаж байгаа ажилтныг алдахгүй тулд тэр хүнийг илүү харж үздэг байхгүй юу. Тэрнээс биш цалин яаж өгөхөөс шалтгаалж тэр хэмжээнд нь тааруулж ажиллах юм бол тэр компани юу нь бол явцгүй шинж болоо явчих. За баярлалаа. Ингээд зогсоё. Тэгэхгүй бол найруулагч миний нүдэн дээр цаг тавиад байна. Гэс комментүүдийг хүргэе. Гавкар эмч good morning гэж орж ирсэн байна. Ноёко зоригтой хүнд цаг амжидгүй шүү. Зөв амьдралын менежментгүй хүнд цаг амжидгүй. Даран жаргал пэрнлээ. Ажил зорилгочин хувийн тайм менежмент их чухал гэсэн байна. Цалингийн хард хилээгүй бусад зорилгонд байгаа болов уу гэж болов хэлж чадаагүй л болохоос гэсэн байна. Тэр үнэн ба. За ингээд өнөөдрийн Улаанбаатарын өглөөтэй хамтдаа байсан эрхэм сонсогч танд баярлалаа. Радиогийн 1-р студид Эрка Боги Зая найруулагч Мизо ажиллаа. Мэдээж бөмбөрцгийн өнцөг болон бүрээс Монгол улсын өнцөг болон бүрээс бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргаашийн товлсон цагтаа буюу 7 цаг 15 минутанд яг бид гур орилоо ороод ирнэ. Энэ хоёр. Бид хоёр өөр нэг хүнтэй. Тийм үү. Илүү царайлаг хүнтэй. Тийм үү? Байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. За окей. За би маргааш байхгүй байх шүү. Маргаашийн тухай яриад байгаа юм ба хоёр? Тийм. Гэхдээ би 9 цаг 5 минутын тухай ярьж шүү. Үгүй шүү дээ. Бид хоёр маргааш юугээ Улаанбаатар тухай яриад байгаа юм уу? Ингэж хүнийг гортож болохгүй шүү дээ. Гортоо. Амдорнгуудаа 7 цаг 15 минутаас уулзтлаа түр баяртай. 9 цаг 5 минут нь том өрөө хэлээд байгаа юм байна. Бид хоёрыг тэрийг ярь. Ердөө 20 минутын дараа юм биш. 20 минутын дараа. Цаа угаадах гялс тэгээ уулзъя. 0 ороодох. 0 ороодох. Тэгээд За ингээд өрөөгөө хэлцгээ залуусаа. 1 2 3 өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ хамт байсан бүх сонсогч үзэгчдэд маш их баярлалаа. Улаанбаатарын өглөө өнөөдрийн дугаарыг танд хүргэлээ. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио